Бүгдээрээ сайн байцгаана уу? Хятадын нутаг дэвсгэр Шинжаан аймгаас мэдчилж байна. Тэгээд Storm Extreme Mongolia гэдэг мотоцикл зардаг, дарханд үйл ажиллагаагаа явуулдаг юм мундаг залуучууд байдаг. Бас тэр нь Storm Racing гэдэг одоо мотокросс ВАЗ 469 машины мундаг тамирчдтай энэ чиглэлээр бас хөгжүүлэлт явуулж байгаа. Ийм мундаг залуучуудаас надад 500 мянган төгрөгийн одоо donation одоо манай цайл подкастын хамт олонд илгээсэн байна. Тэгээд баярлалаа. Shout out to Storm Racing, Storm Extreme Mongolia. Баярлалаа шүү залуусаа. Сайн байцгаана уу. Сайн байцгаана уу. За ингээд манай энэ өнөөдрийн цайл подкастын бидний хайрт найз Рүтэ орж байна. За, очсон найзуудтай баярлаа. Энэ өдрийг их тэсээ ядаа хүлээсэн шүү. Манай өмнөх дугаар болоо энэ дугаараад хоёр дараас нь дугаар дээр уран бүтээлийн амар ол зомог ихтэй хоёр хүн орж байгаа. Яагаад гэвэл тэр орсон хоёр хүн одоо энэ хоёр хүн хоёулаа зомгоо гаргах гэж байгаа. Тэгэхээр тэрийг сонсъё. Нэр гэсэн. Тэ цомгоо маа өрөвтөө бас цомгоо гаргаж байгаа. Хэдийн үеэр төлөвлөж ин заавал амлалт өгөх эсвэл 12 сард цомгоо гаргасан шүү дээ. 12 сард хамгийн ихнийхээ цомгоо. Yes, тэрээс сонсоорой. Тэ, саяны 12 сард. Тэгээд телевизэд зөндөө истэ гоё. Анхны ер нь бол яг юм бараг л тийм дебют альбом болсон. Анхны фостуудын альбом болсон. Тэгээ Бадрал Магийн хоёр найзтай байсан. Yes, shout out to Бадрал Маги. Клип тэрэн дээр ер нь бол нийтдээ эхлээд нэг 4-5 клип хийх нь бол төлөөтэйсэн. Тэгээд фейлдээ устгахын устгаад устгахээс нэг устгасан шүү дээ маань. Клип клип устгасан. Тийм шүү дээ. Мэдээг юм уу? Манай ярьсан шүү дээ. Санахгүй юм уу? Шатлчаад устгасан. Апплод ингэж жоох би өөр хэлээ юм ярьж байгаа. Ингээд за эхний цомгны хамгийн эхний дуу Сэрэг орлосгоо. Сэрэг орл ингээд цацагдчих жоо одоо 2 жилийн өмнө за баг. Пүүх 2 жил болчих юм тэгээ бүр. За тий 2 жилийн өмнө цацчихж байгаа. Тэгээ дараачийн дуу нь болгоод You and I гэдэг нэг дууны клип байсан байхгүй. Тэсэн тэрийг манай ингээд нэг хүнээр ингээд хийлгүүлээд тэгээ ингээд клип ингээд айгуу дажиг болоод манай ингээд ер нь дандаа клипэн дээр дандаа стресстэй шахаад байдаг байхгүй. Тэсэн чинь тэр клип амар стресстгүй гоё болоо явцсан. Манай бүр ингээд баярлалаа багш ямар гоё юм аа ингээд. Тэгээ клипээ ингээд цацаашаад байхгүй. Цацаал ингээд байсан чинь доор нэг юм We friends энэ тэргээл нэг тийм гарч ирчихгүй. Би гайхаа тэр нэг манчин нөө жоон шамин штэ. Тэгээд зөв шалаад наа We friends энэ тэрэг шалаад амаалаа гэж бодоод тэгээд гисэн чинь хайсан чинь нэг линк байсан аахгүй. Тэгээ орсон чинь BTS гэдэг хамтлаг шүү дээ. Одоо дэлхийн номер 1 хамтлаг BTS-ийн V гэдэг дуучных нь Friends гэдэг дууныхын клипнээс ингээд яг шаацсан байсан клип. Чиний клипийг хийж өгсөн хүн. Би мэдгүй шүү дээ. Камерны урд ингээд жүжиглжээл тэгэл ингээд клипээ үзэж байгаа шүү дээ. Дуугаа дуулчаад. Тэгээд клипээ үзсэн чинь хүмүүс ингээд бүр дууны доор ингээд зохгүй. Манай хэлээ юу ч мэдгүй баяртай байж байгаа шүү дээ. Тэр манай хамгийн хайрцаг дуухгүй юм байна. Ми цаам тэр цаамны хамгийн хайртай дуухгүй. Тэгээд манай ингээд цүм шаарчлаа. Ямар гоё шаарчаа гэж одоо тэр гайд би бүр андаа респект баярлаа. Андаа. Тэгээд тэгсэн чинь цацны зараад зүгээр ингээл хулгаач маа. План болгоно бүр яг адилхан байгаа юм уу? Яг адилхан. Зөвхөн тэр локейшнээс солиод болоо газар байсан аахгүй юу? Тэгсэн чинь ингээд жоох автобусанд ингээд дүрс авнаа гэх. Тэгээ автобус олдохгүйсэн юм байна дүрслэгээ. Тэгээ автобус олдохгүй. Андаа над чи богоон дотор шаачил та. Богоон дотор гоё штэ. Насталж шаад гэсэн чи үгүй заавал автобус байна гэд. Тэгээд би за окей гэдэг автобус ингээд авсан чинь тэр клип нь яг автобуснаас эхэлдэг байсан. Fuck. Тэгээ ингээд цасны дараа ингээд тэрийг үзэж байгаа байхгүй. Би бүр шок өстой ингээд тийчээр юм араа топ 10 энийн гэдэг шиг шаасан шүү дээ. Ман бүр шок. Тэгэл тийм ч хүмүүс бүр ингээд инкер чи яаж урлаг өгч юм холгаач гэх холгаач тэгвэл амар муухай шаацсан биз дээ. Тэгээ мань ингээд чи би амар их мөнгө гаргаж байгаа шүү дээ. Мөнгө гаргаж хийж байгаа шүү дээ. Тэгэл мань тэгээ зуустаа шаажих тэрэл. Хустгах шүү дээ. Би юу гээл тэгэл хулгаач биш шүү дээ. Мань ингээд үнэ хулгаач рил тустай шүү дээ. Хамгийн ингээд бүхэн ба өөрөө ингээд зохиоод байгаа шахах гэдсэн чинь тэгээд тэгж байгаа. Тэгээ тэр тэгж тэрүүлээл. Тэгээд саяны цацсан цомоогоор тэр нэг цацах хүртлээр нь л
олон клипнүүд нь фейлдэл энэ тэр яасан ингээл тэгэл мань бүр дахиж хойшлуулъя гэж бодож байгаа. Тэр чинь би ингээд зохиож дуусаад 2 жил болсон байж байгаа хгүй. Тэгээд би гарах гад 52 жил болчихж байгаа хгүй. Бараг юм 4 жилийн прожект болчих واخ. Тэгэл би дахиж хойшлуулах гэж ухаж өгсөн байх тий. Цаашаа юу вэ зөөр одоо зүгээр гаргая мэдрэл мотой юм уу. Тэгэл мань зөөр Баатра найзтайгаараа Ханд бол баахан дуунууд байгаад тэрийг утсан дээр аваад яваал. Hangout ихээр сонсоо тий. Яг ийм цаг байна. Тэгэл гарахгүй 2 жил болсон. Гэтэ дундуур нас нөө тэр чинь ганцаараа хийдэг юм биш үү? Багаараа шатдаг. Тэгэл багийнхныгаа сонгохгүй л энэ тэр багаараа шахаад хүмүүстэй муудалцаал энэ тэр гээл тэгэл янз болоод хүмүүсээ аашаа арын шингийн таньнаал. Бас одоо яг тэгэл харин багийн teamwork гэдгийг амар сайн ойлгоцсон. Тэгэл за яг багаалаа гой босорчуулаа тэр нэг constantly баян гаргаж байгаа юм болоод. Гэхдээ баггүй ганцаараа онгууд тэгэл бүх юмаа өөрөө ингээл болохгүй л нэ тэр батыг тэрж эхэлж байгаа юм байна. Галзуурах гал. Тэгэл одоо яг манай багаараа шахах гал. Наас тэгтээ үнэхээр бас сонин түүх байна те ер нь. Одоо тэр үнтэй гэж холбоо гэдэг. Холбоо байхгүй шүү дээ. Хаяа таарна. Яаж аа бро гэж хэлсэн үү ер нь. Би тэр хэлж байгаа юм шүү өшөө ингээд шалгаж юм шүү те. Ийм комент ирээд штэ гэсэн чинь битээ тоогш наа усч атаарах ч юм. Шаашаас гоё те. Комментод устгаад ахгүй гэх. Та маань ихлэ устгаад байсан. Гарч ирсэн л байсан уу? Тэрлэмэр дийлэх байлаад байсан. Гол нь BTS фэнүүд чинь аим шигтэй хүмүүс. Арми гэдэг юм. Аюултай шигт байхгүй юу? Аюултай шүү дээ. Та нар чиний карьерийг дуусгах чадна. Тэр чинь чамаа чи хүчээр хэлнэ байсан. Йоо тий. Ман чи өөрөө жоон бахтай тийм хөхтэйс. Ман ч нөө Big Bang аим фэн байсан. Ман чи Big Bang өмөрөд хүнтэй задлтчихсэн гэл. Чи манай G-Dragon юу гээд байгаа юм? Наа чи гомо биш гэж задлтчих. Оо биш тий. Би G-Dragon-ыг гей биш гэдэг баталгаж олон хүмүүстэй муудалцсан гэж. Гэтэ ийм хамгийн хүчтэй ийм фэнүүд нэрээ K-pop л байна тий. Ягаад чинь тест өөр тэгж амар тийм автуулдгүй те хэрн ийм фэн бейс гэдэг юм тийм амар байдгүй те. Манай дүү мүү ингээд ийм амар ийм цомог одоо тэр K-pop хэдгээр генерашн яваад байгаа гинөө. Би ч одоо 4 орсон. 5-оор орж байгаа. New Jeans чинь баг 3 муу юм шүү те. Бас тэгэнгუთ ингээд би ингээд маа дүү ингээд цомогнууд аваад байгаа байхгүй. Би тэрийг ингээд үзсэн чи хөвлөлт. Тэгээ нөө ийм амар ингээд өөрсдийнхөө тийм зургуудыг ингээд бүр амар шаац. Тэгээ цомгийн нээсэн чинь CD нь байгаа. Тэг бүр ийм зузаан тэр гаруудын зураг байгаа. Ийм буклет. Тэгснээ ингээд утасныхаа ард ингээд тэр ийм хийдэг юм яг юм кейснийхэн тоглог кейсний арт хийдэг юм баха өөрсдийнхөө мембрүүдийн зураг мөгт амар цомог хийсэн байгаа. Покемоны амар collectible item шиг зарж бодлох бүх юмыг зарж байгаа. Тэнгууд тийм цомог авангууд галзуур шүү дээ. Ер нь жоох хүүхдүүд одоо хамгийн ингээд K-pop тоглолтууд ингээд зөөр хүмүүс ингээд гараа өрөөлө шаадаг гэсэн юм байна. Тэгсэн чинь G-Dragon-ы K-pop хамгийн амар шаасан юм дээрээс аахгүй ингээд гар одоо Big Bang-ийн тоглолтуудыг үзвэл юм шар юм барьсан ингээ яваад байдаг хгүй. Ман жоохон бахта тэрийг тараад юм байна гэж бодсон хгүй. Тэгээ ман жигнэсээ тоглолт дээр нь очсон тэр нь $80 заяа. Хүн болон $80 тэрийг авдаг заяа. Тэгсэн чинь ямар байдаг G-Dragon тэрийг зохиосон гэж хүмүүст хэдүүлээ гэрэл асаадаг юм стикер шааж өгье. Тэрийг ингээ парзээ гэдэг. Ахын гол тэр нөгөө нэг ингээ бариад ингээд байдаг юм чинь $80 байсан. Амар би бүр шок. Би ингээ тэрийг авахыг ман жоохон бахта мөрөөддөөсөн хгүй. Тэгээ би $80 гэдэг сонсоод бүр арай гэж бодчихгүй юу вэ? Би тэрийг үнгүүл би бас нэрээс үнгүү тараал гэж. Гарууд зарж олох бүх юмыг зардаг байхгүй. Наалддаг зураг, эвлүүлдэг тоглоом, өөрсдөө лего олгож молгоо зараа бүр бүх төрлийн бодохгүй их юм болд юм билээ тий. Шаах юм амар сайн мэлэх шааж байгаа. Манайс тас тэрийг амар сурах хэрэгтэй юм билээ. Манайс мэрч тэгэл дуусж байгаа шүү дээ ер нь тий. Дээр 8 хийн гэж ярьдаг гэсэн шүү дээ тий. Ингээл нэг газраас нэг юм худалдаж аваад нэг юм зарж байгаа шүү дээ. Бид нар тиймийг амар сайн хийх ёстой юм билээ. Дууны хажуугаар юм. Жижиг сажиг юмнууд амар юм хоги. Одоо зүгээр нэг юм ааруулчихсан зүгээр одоо зүгээр хар маф гэдэг нэг ааруул хар өнгөтэй хар өнгөтэй тэр парцж чадах павер байгаа байхгүй ууг нь бол гэтээ тэгээд яг олон юм болдол л хата гэтээ бид нар ийм шиг юм хогийн юмнууд хийх ёстой юм байна. Тэгжээч яг юм constantly мөнгө олох юм байна. Тэрнээс миний ойлгосноор нэг дуу тултал нь мүлжөөд нэг цомгийг тултал нь тэгэл мүлжөөл явах хэрэгтэй байна л да тий. Тэрийг ер нь юм K-pop ер нь юм хоногшуулах
тактик дээр явагдаад байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Том монууд нь бүр яалтч байна. Яг л сонирхол. Гомнөтэй болчихгоо ялч студент сайжирчж байгаа. Шууд дэлхийн том продюсеруудтай ажиллаад хамгийн үнэтэй бүжигчний хайр хийгээд. Одоо Big Bang-ийн бүжиг дэгэлдэг байсан нь Michael Jackson-ийн бүжиг дэгэлдэг хүмүүс баг. Хамгийн үнэтэй бүжигч. Тэрийг шууд гаруу тэгэл за энэ зөв хөнгө авдаг шээ тэгэл хамгийн бүжиглж чаддгүй амтдаг штэ K-pop-ын Big Bang ч. Тэгэл хамгийн үнэтэй Michael Jackson-ийн бүжигч нь бүжиг дэгэлж өгдөг. Тэгэл тийм байлаа тэр фарал марал хүртэл орж ирэл дуу муун дээр нь ажиллаж мажилдаг. Тэгмэд чинь шал тоглоомын өөрчлөлөө шатчих. Тэгмэд эргүүл олох мөнгөнд ч бүр амар. Тэд нар бол бүр буудаа шатсан. Гэтэ манус тас шахлах миний бодлоор бол тэр бол хүү бас ингээ баталж байгаа байхгүй. Тэгээ манусаас өөртөөхөө яг тэр юник юмаа яг ингээ милк шаах юм бол бид нар бол мөнгө олох боломжтой л гэж өөр газараас спорт гэдэг. Тэгээ ер нь K-pop-тэй харьцуулах юм бол авууштай юмнууд тийм байна. Гэтэ яг тэр солонгосын бүр улсаасаа тэр чинь хөлж байгаа шүү дээ. Улсын найгуур дэмжиж байгаа. Сөүлийн хүчний бодлого шүү. Тэгвэл анд 4 жилийн өмнө баг наад дуунуудаа хийцэн гэсэн үг шүү дээ. Зарим дуунууд ингээл Сэрэг Арлантрыг Бадрал маань хоёрчааг Берлинтэй хамт сууж байгаа. тэгээд одоо цацгаад тэр ингээд гоё хүмүүс сонсоод ингээд байж байгаа те ер нь ингээд гоё. Тэгвэл зарим дуунуудын за одоо ч нэг хүн сонсохгүй байхдаа махтаа ер нь 4 жилийн өмнөх гэх тэгж бодсон юм жоохон эргэлдсэн тохиолдлууд байгаа юу? Зарим дуун дээр ч юм уу эсвэл бүгд хамаагүй юу? Эргэлдсэн юм бол нэлээд байсаас доо цацчихад хамгийн ихний одоо тэр цомгийн ихний дуу цацхад би бол амар айдастай шаажсан байхгүй ингээд дуу цацаг амар удцсан. Тэгээд яг маань яг огт цацхгүйгээр би амар яг ингээд ажилласаар хагаад нэг амар гоё дуу гаргая л гэж бодсон. Яг амар удаа ажилласан. Тэгээ ингээд тэр нь шаасан чинь дахиад миний тэр нөгөө calculation буруу шаацсан бол яах вэ те. Тэгвэл маань яг үнэхээр төөрхөр шаажсан. Яахад яг яах вэ энэ ажиллахгүй шааж байгаа юм шүү дээ баг те. Би яг үнэндээ чаадсан биш үү те. Би болдгоо биздаа юм биш үү гэд бас бодохоор шааж. Тийм бодлооч надад байсан л да орж ирдэг л байлаа. Тэр бас манайчаа ингээд нэг дуу цацгаа болоод удаан нухад суух бас үгсэх. Маа өөрийгөө амар үзээ ядаад өөрийнхөө өмнөх үе амар өгөөсгээд өөрийгөө бүр амар үзээцсэн. Бүр нэг өдөр тэрээд би бүх тоогоо устгасан шүү дээ дүүгээс. Йоо чи яг ментагаа амар адилхан юм байна. Боловсралтай хулгайныг устгаж мустгаад боловсралтай хулгайнаар бүр тэрэж амар харгуул надад амар вак санагдал ингээд шаашаа гэдэг чи одоо тэгэл би жоохон бахт 10 чинь тэгсэн мөртлөө чиний хамгийн амар чамайг тэрнгээр чи мэддэг доохгүй яг хамгийн их үзэлт авсан. Чинь ингээд Монголын хамгийн их үзэлттэй рэгээ доо гэдэг. Оолтай байна. Тэгээд хамгийн үзэлттэй доо. Тэгээд амар тэрийг хараа бүр өөрийгөө үзэн яташаагаас вак лээш тэгээд нөө чи одоо тэр үед чинь 19 доо юм тэр дуу зохиож байгаа. Тэр үед би нэг дууга 50,000 төгрөгөөр чөлөө микс мастер шалгалтаас нэг доош 2 доо. Надад шааж тэгээд Монгол нэг доо. Тэгээд ингээл яг тэр үедээ бол гоё ингээл байж байгаа. Тэгмч би том болоод юм develop хийж байгаа шүү дээ ингээл. Тэгээд би буцаад тэрийг сонсоод бүр л цус гаргаж байгаа шааж. Тийм л юм. Nice. Алтгаа. Шахаа за реклам шиг нүүтлээ. Алтгаа. Тэр манай үз бүр миний бүрэлдэхнээс тус гарлаа байна бүр юунаас өөрийнхөө сонсоод. За why бүх юм амар ерөөс та лалрын сонсогчдод тэгээ миний тэр үед нэг алдаа байсан өөрийгөө үзээ ята би шаналсан баг. Тэр нь ас тэгээ дараа нь ойлгочлаа юм л та айгу тэнийг бодол байж гээл хизээ би өөртөө таалагдах юм бэ маалагдах юм бэ гэж бодсоохгүй. Тэнцэн нэг наваг юу ойлгуулсан гэдэг нэг сайжирт юм байгаа ч татсан мэн гэдэг үг гэдэг шүү дээ. Ман тэр үгийг байн хардаг мөртлөө ерөөс нь нэгтэж анзаарч байгаа. Философи ойлгоогүй шүү. Би ингээд миний тэр бодол буурайсан аахгүй. За борооч гэж зам би зөв ингэж боддогс аахгүй. Genius biz доо genius тэ анханасаа төгс шат уусан аим шат цөм шаач тэ. Тэгээ хичээгээ дагч хэрэггүй угаасаа цаанаасаа бүх юм болоод бүтээд майгаа шаачдаг. Би өөрийгөө team star гэж бодсон бас аахгүй. Тэгээ яг team star биш үү. Team star ингээд яг тэрэн шиг нэг шаахгүй бол тэр бүр амар тэр би биш юм баг та. Тэгээд тэгсэн чинь анханасаа амар сайн байдаг гэж бодоод байсан. Тэгсэн чинь яг үндэ би ингээд анх эхэлснээс хойш бүр асар сайжирсаар байсан. Амар сайжруулсан. Тэрийг болгоо би угаасаа юм стайл гэж одоошаа. Тэгээ яг ингээд нөгөө хөрсөн дээрээ боосон чинь шал мяв старт хараад тэр өөрийг амар үзээцэх. Тэр нэг
2-3 хоног л бодлоо. 7 хоног ч юм уу. Тийм ээ. 7 хоног өөрийгөө үзээс тэрж чаад тэгээд өөрийгөө үзэн ядах гэдэг тэр асар утгагүй л шийдэв байл. Энэ амар тэнэглэл. Тэр маш том тэнэглэл. Чи зүгээр л чи ингэ байж байгаа шүү дээ, тий. Тэр чи зүгээр л өөрийн хайрлаас өөр сонголтоо. Өөрийгөө дахиж хинч хайрлахгүй байхгүй тий. Дахиж өөрийгөөс гадна дахиж гаднаас нь өөрийгөө харснаа өөрийгөө тэнэг гişээс тий. Би бүрээ what the fuck тэгээд өөрийгөө хичээгээл амьдралаа нь амар хичээсэн байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ өөрийгөө нэг чи өөрийгөө сайн шаашлаж өөртөө эзэж хилдэг юм уу суугста жил одоо ерөөсө болоогүй айл гэж шагаад. Тэгэл маань тэрэндээ балансд сурсан жоохоо өөрийгөө нэг үзээ ятгаа байлаа. Миний мэдхий би ер нь эргэн тойрныхоо найзуудыг ингээд харж байгаа ажиллаж байгаа байхгүй. Тэнгуут өртөө болохоор миний хувьд юм хамгийн эерэг хүмүүсийн нэг юм шиг санагддаг байхгүй. Бүх тал дээр дандаа юм sunny boy байсаар ирсэн хамгийн юм эерэг хандлагатай тийм хүн гэж боддог. Тэр бол маш авууштай чанаруудын нэг. Тэгээ чиний одоо ингээд ийм бүх юмд ингээ эерэг за зүгээр штэ ингээл мань шид дипер хэмдэг чи зүгээр штэ анда мань ингээл гэж чи ингээ юм асуудалгүй ингээ флоутай ингээ хийгээд төгчээ тэгээд тэрийг чамд хийн зааж өгсөн. Гэрийнхэн чин тийм байсан юм уу? Ер нь сургууль дээрээ ингээд ямар байсан те? Тэр матч Темукагийн матч нэг найзууд те. Оо за Солонгостой хамт амьдардаг гэсэн. Гар болонгууд YG Entertainment гэдэг ч одоо Big Bang-ийн лейбл гар тэдэд бэлтгэгдчихсэн цаанаас Монгол юм. Тэгээд одоо энэ Blackpink энэ Winner тэрэдтэй хамт ингээд дөнгөж ингээд ороод бэлтгэгдчихсэн бач. Тэгээд бид нар хамт амьдардаг. Манай болонгууд анх юм маш их юм үзэн ядалтаар дүүрэн хөхтэйс аахгүй. Тийм үү? Мань бүх юмыг үзэн яддаг. Надад таалагддаг юм нэгч байдгүй. Хүн болгонд дурггүй. Надад дуртай хүн нэгч байхгүй. За одоогоос эсрэг байсан гэсэн үг үү? Манай хүнтэй уулзаад нэг ингээл өөгийг хараад эхлээд дандаа өөгийг харах гэж чинь. Энэ бистаа миний нэг юм таалагдсан гарч ирнэ. Тэгээд тэрийг харангуутлаа наа чи хот бистаа наа чи ийм тий наа чи юм бистаа мэ бистаа өөрийгөө амар дагстаа гэж одоошаад. Тэгээд тиймээс ах. Тэгээд Хэдэн настай вэ? 16 настай. Тэгээд 17 нас хүртлээ. Тэгээ маа тэр найз олонгууд амар юм эерэг гайс ах. Тэгэл банаар хамт амьдардаг гарын арай ажилласан тий. Уг нь 92 он. Тэгээ гарын ингээл байж байгаа тий. Банаар ярангуут маань ингээл энэ бистаа ингээд энэ тэгээд энэ миний дургу хөргээд энэ би нэг өшиг авч энийг нэг шахах гэдэг баах гэдэг нанаа зэн нанаа нэг матрыг юм шахах гэдэг тий. Өөрт нь хинч садаа олоог авахтал бараг зүг зүг хажууд дэсэн хүн дээр нэг амар хар юм бодсноо энэ намайг ингээд одоо би энийг зөрүүлж ингээд ба тийм бац тийм маатер найз ингээд төрөө ингээд чам гоо ингээ багшилсан юм байна те. Чиний бодол чинь ингээд идэм байна. Чи ингээ dark clash-аа чи ингээ тийм хүнээс хараад чи ингээ хүнтэй ингээ дайм хүсээд идэм асуудал хүсээд идэм. Яа битгий ингээд асуудал хүсэгч залуу байсан те. Хүн бол юм болоо хоёр талтай чи заавал ингээд шаардлага байхгүй. Чи гоё талаас нь хараа. Тэр хүн амар өөрчлөсөн баг. Тийм байна даа. Ингээд юмны ингээд юм асуудал найз үгийг чи амар авсан байна те. Тийм хар энергинээс амар холох хэрчээд болцсон ингээд. Тэгээ бүр регедо хийтлээ шаасан. Тий яа. Brother Steve бах хэрэгтэй шүү дээ. Темука найзтай байлаа. Тэгээ shout out to Темука. Багшаасан. Надад одоохондоо бас team найз хэрэгтэй л байна. Манттай ингэсэн зөө. Ман заримдаа чамаас ингээд өөрийгөө амар хардахгүй. Би ингээд яг 16 он ингээд амар сааны бой байсан байхгүй. Бүр ингээд бүх юм зөв peace зөө. Ман бүр Bob Marley-гээ зурагтай бодолк өмсдөг гэсэн. Fuck. Чи тэр үеийг мэдгүй ааш. Тэгэл байжсэн чинь одоо ингээ өөрийгөө тэрнтэй харьцуулаа харсан чинь яг л бас мадрын хар үйл дээр хоримтлагдсан бас нэг тийм төрөл зүйл болсон байна. Нэг ахуу болчт юм байна. Цаага асуураа юм ахуу болчт. Манай л өөрийгөө ажлынхан бодиснууд ялгархаа болж молоод эхэлсэн ч юм байна. Өөр юм удахтаа компьютер хоорд байдаг ахууж байгаа байхгүй яг үнэндээ. Одоо өөрийгөө харах юм байна. Чи зүгээр шүү дээ. Ахуу шааж байгаа. Доо тэгээс доог дуртай компьютер хоорд байж байгаа. Энэ бол бүр муухай. Бузар 30-тай. Тэгэл яах тэгэл. Тэгэл хондоо штэ. Их хондоо тэгж. Шууд тийшээ яваа. Тийшээ яваа. За түүл баа. Хотын төвдөө пив уугаад сохтоо гадуур алхах дуртай. Гоё шүү. Одоо юм ахгүй болсон мэдрэмж тэр өгдөг байхгүй ингээд. Ахгүй болоод. Харин тэнцээ. За тэр ярихгүй. Гэтэ гоохгүй. Нэрээс манай ингээд яг
Тэ тэр аваараа. Сохт болгох дуртай. Тийм шүү. Бүгд дуртай. Бид нар бүгд дуртай. Шоодох талаар шоодох талаар. Тэгээ шоодохын одоо нэг зөөр л таниулах ястал юм байна. Ер нь 7 хоногт бол нэг бол манус гарч л байгаа те. Тэгэл уулзч муулзаад тэгэл яах вэ? Тэгэл одоо ер нь бүгд л тийм болсон. Олон юм одоо ингээд жижигхэн газар Улаанбаатар жижигхэн газар манус ингээд цөөхүүлээ. Бид нар энийг өдөр болго амьдарч байгаа. Бидний амьдрал бүгд ажил төрлөө хийгээд том болцоогоо бид нар яг энэ багаас хамтдаа л өссөн байхгүй наваасаа би бинаа мэддэг те. Тэгэл хамтдаа өсөөл том болцоо ядуул болсон бүгд л ажиллаа хийж байгаа. Орой олгон пив ууж байгаа. Тэгэл бүгд ажиллаа тавтахтаа гаруул гарч байгаа нэ. Тэгвэл надад юм юу шиг санагдаад Family Guy Simpsons гэдэг шиг юм надад юм Монгол бас нэг юм юу шиг санагдаад юм Олон ангит кино шиг нэг фаны надад болохоор нөө нэг Simpson гэсэн чинь нөө нэг юм шилэн хоргонд төмрөө тавьсан байдаг штэ. Тэгээд дотроос нь гарахгүй дэлтлэн гэж шаагаад байдаг. Тэр шиг санагдав. Улаанбаатар Simpson юу гэдэг лээ нэг Springfield лөө. Springfield-ийг шилэн хоргон дотор хийгуутлаа дэлтлэн гэж шаагаад те бистэ. Springfield бид нар Уусаал зөөлөн жижигхэн газар амьдарч байгаа. Тэгэл уусаал орж гарна байнга таарна бүгд л ингээл нэгнийхээ онцгойгоо унтсан байна. Тэр отоосоо тэгэл ингээм амьдарч байгаа байхгүй яа. Монголын онцлог юм та. Тэр бид нар гоё арт юм шүү. Нэр гадаадын улсуудаар нэлээ хэсэг амьдэрсэн шүү дээ. Европын орнуудаар амьдэрсэн. Тэр талаар одоо ингээд хүн чинь төрсөн нутагтайгаа л харьцуулж бодож байгаа шүү дээ. Тэнд амьдрах энд амьдрах муухай болон гоё талууд байгаа шүү дээ. За жишээ нь гоёын нэрэл л да тий. Одоо гадаадд амьдрах. Тий. Санжин дахиад явмаар байна уу? Буцаа явмаар байна. Яг мань бол яг амьдрах дээр бол мань бол Монголд амьдрах юм байна гэж бодох. Бейс доохта Монголд байгаа. Тэгээ ажил авах юм бол өөр улсад очиж ажиллаад аялал аялчаад тэгэл яг бейс доохтод мань бол Монголд авах юм байна л гэж бодсон. Яг их орондоо амар хайртай юм байлээ. Энэ нэг одоо энэ Улаанбаатар хоттой тий Утаатаа ч гэсэндээ энэ хоттой амар хайртай байгаа байхгүй. Тэгэл бодомжинд нь тий нэг жижигхэн болон корнерууд тий энэ дэлгүүр нь тий манусын жоохноос тамхи татдаг байрны боломж юм тий. Мод өглөө болгон би 10 жилдээ тамхи татдаг нэг байрныхаа болонд өмдөл өглөө олоо очоод тамхи татчих واخ. Мараа тий. Би гэртээ байна да гэдэг юм жоох ус миний газар шүү дээ. Маа. Тэр мэдрээд ингээд байх чамаар гоё байхгүй. Тэгэл их ондоо харах өнцгнүүдээс гоё юмнуудыг буцаа сануулж штэ эргэн тойрондоо гоё байх тухай тий. Өөр газар гэвэл яг тэгэл мэдээж өөр илүү олон хүнтэй, илүү олон боломж, илүү олон хүүхнүүд шахгаа тэгэл илүү олон юм тэгэл тэр талаараа мэдээж тэгэл одоо илүү хөгжсөн мөг. Гэхдээ ямар ч фристайл ингээ хийж ирсэн дандаа охин руу арашаа. Яг игээл янз бүрийн юмнууд хоо дуулж байгаа л эцээц охин руу орсон байна. Фристайл дээр бен юм да гэсэн. За тэгвэл нэлээд дэлгэцэн хүн болсон тий. Ер нь бол сүүлийн 2-3 жил тий. Яг энэ хизээнээс ихсэн юм гэвэл сая 2 жил. Эфирийн хүн болсон те ер нь. Гэхдээ тий. Тэгэл тийм юмнууд. Тэр гоё бас бахарч байгаа байхгүй гоё тэр чинь ингээд цар хүрээ хамарж гин олон хүн үзэж гин те. Зурагт нэг хүмүүс үзэхгүй байсан ч гэсэндээ тэр нэр бүхий шоуг үзэхийн тулд зурагтай хүмүүс асаасан байгаа байхгүй. Яг үндэ зарим айлууч зурагтай асаагаагүй маар удцсан байж байгаа юм билээ шүү дээ. Зурагт хийж үзэхгүй бол тэр бас ихтэй бас сайхан нэвтрүүлэг болсон шүү. Зурагтгүй айлмэл байдаг болсон байлээ одоо үед тийм. Буцаад камбэк хийсэн. Нэвтрүүлэг чихлээ ер нь юу те тэр Централ телевизийн хувьд бол би тэр юм дээр амар гоё амар үнэхээр бас тийм шоу бизнестэй тийм юмыг буцаад ингээд нийт нь үзүүлж чадчих байгаа байхгүй. Яг Volume Plus гэж байсан тэр үед бас залуучуудад амар тусалдаг гэсэн. Тий. Залуучууд бас үзэх нэг юмтай болчлоо одоо тий илүү хөгжилтэйс Volume Plus-ын дараа одоо илүү яамны тий өндөр түвшний Central телевиз гарч ирээд ингээд залуучуудыг гоёг үзүүлж байгаа байхгүй. Тэр нас амар гоё байгаа. Тэгэд яг тийм албан ёсны одоо энэ чинь ингээд майс хараал мараал энд бол болж идэ найзуудтайгаа юм шиг. Яг тийм албан ёсны юм дээр ямар вэ? Одоо тэр Tonight Show-н дээр жишээ байх тэр одоо ажиллах аюутай тэгэл нэг
Гайгүй. Яг эхлээд гайгүй ч үстэй. Сурах би байрсан уу сандарсан уу? Чээр амар их юм сурж байгаа хаа. Амар их сурсан. Манай эхлээд доороод л маань бол амар сандарсан. Зүгээр л 4 доор хэлж байгаа шүү дээ. 1 2 3 доор хэлж байгаа шүү дээ. Хамгийн эхний доор бичигддэг байхгүй. Тэгэл хамгийн эхний доор бичигдэх гээл дэлсэн чинь бүр яг нөө Америкийг Tonight-ийн продюсер энэ нэрсэн гадаад. Тийм өөрөө ирсэн. Тэгээд доор нэж бүр өөрийгөө баталж харуулах гэдэг. Өмнөх оройн за баг өөрийнхөө доод болчих. Шах баг амар юм бодоол. Тэгэл яг эхэлгээл миний шүнс зайлгдчихсан байхгүй. Эхлээг альтайдсан чинь нэг хоёр гэжлэгчсэн шүнсэн чи та нэгэн тоог би гэшээс та хоёр дөрөв гэшээ манайгаар yes баби бүр тэгэл Усаах сталсан да. Усаа шидчих. За мань зүйл шүү. Зүгээр ингээд камерын дээр тэгэл яг жоохон бас уучраалах гал тэгэл гайг уучраа. Дондор юм ярьд юм. Тэгээ дондор манаас юм байна хальт нэг асуулт асуусан. Дондор нь хальт орж марж байна. Гэтэ бас өөрөө саналаараа бас фристайл хийгээд дондорноос орж ич болно. Гэтэ би бас гинт гэж орох нэг шал рандом санагдаад хоёр хүн юм ярьж би дондор. Ой. Би нэг юм асууч яашс. Тэгээ дондор нэг гоё үед нь асуугаад. тэр шоу юм байт юм. Тим хүн байт юм. Байдаг. Нөгөө Roots гэдэг хамтлаг байдаг шүү дээ. Одоо тэр Tonight дээр нэг тэд чинь нөгөө MC нэг хараг аваад шүү дээ. Тэгээ ерөнхий яг нэг форматаар л явах бах тоо. Угаасаа тэр чинь нэг шоу болохоор нэг форматаар л. Яг тэр Америкийн Tonight зүгээр ороод ирээч Коуз. Яарч хаалганы цаанаас цаан Коуз орж ирлээ. Тэгээд тэгэл би байна гэдэг ордор. Тэмүүлээч. За. Тэгээд ямар ч байсан найз бол зурагтын замнал бол нэлээд гоё хүчтэй явж илээ. Тэгээд цомгоо хизээ цацна гэдэг байгаа гэлээ сая. Өмнөх цомгоо яриад дууссан. За өмнөх цомог за тэгсэн. Одоо хоёр дахь цомог цомог. Мань 9 сард л гэж тооцоолж байна. Амжуулт 8 сард амжихгүй бол намар гэж бодож байгаа. Ер нь бол юм 2 double CD байгаа. 2 vinyl тэгээд нэг тал нь за юм хипхоп доо гэх юм уу? Overall. Би хоёр талтай vinyl гэж төсөөлж байгаа юм байна тийм. Нэг тал нь хипхоп, нөгөө тал нь болонгууд яг R&B, pop, тийм шүү донод. Тэгэл эхлээ маань хипхоп сайдаас нь эхэлж цацна гэж бодож байгаа. Тэгээд тэрнийх нь 3 клип цацагдаад 6 сар хүртэл хипхоп сайд нь цацагдаад тэгээ 6 сараас 8 сар хүртэл pop сайд нь цацагдаад 9 сар хүртэл ч юм уу тэгээд 9 сард яг бүтнээр нь гаргаад тэгээ нэг тоглолтыг санаагаа. Тэрнээс нaan сая цацсан цомогоо нөгөө бас пан задгаж байгаа маань. Тэр панцны ирчүүл маань бас нэг цомгийн нэг бүр ирэх гэж байгаа юм уу? Тий. Гоошиг панцэр. Тэгээ юмуд маань тэрний нэг цомгийн нээлт гэх нэг бас тоглолт юм байна. Ерөөсө тоглолт хийгээгүй байгаа, ямар ч тийм хийгээгүй байгаа. Тэгээ тэрэн дээр бас айгуу гоё бэлдэж жагаад гоё юм ихийг бас хүсэж байгаа. Мань туслаа. Тэгээ нөө хамтлагтай болж байгаа нөө Tonight нөө гарууд гээд тэднийхтэй яаж байгаа юм уу те? Тэгээд Манчестер хамтлагтаа бас жоохон гоё уучраад болцоод амин төвчөн рүү жоохон ингээд юм юмнууд аягүй. Тэгээд тийм хамтлагтаа бас тийм нэг одоо энэ хоёр дахь цомгоо цацчихад дараачлаа нэг тэр хамтлагтаа хамт гарууд гэдэг нэрээрээ манай тийм нэг EP ч юм уу хиймээр байгаа байхгүй. Тийм jazz цомог ч юм уу эсвэл яг тэр хамтлагтайгаа яг хамт яг бүх хөгжмнүүд нарж мараад тэгээд тийм юм амьд хөгжмийн тийм амьд хөгжмөн чинь more зүгээр юм jazz альбом хийвэл nice юм байна даа л гэж бодод байгаа. Ер нь зураглуудаа харцсан л байгаа юм байна те хөгжмийнхөө. Тийм. Хоёр цомгийн дараа бол манай яг хамтлагтайгаа юм хийн л гэж боддог. Зүгээр өртөж бас моделийн карьер бас хөгжүүлэлт явж байгаа шүү дээ. Одоо agency байгаа ямар нэг одоо Германд байдаг agency та. Тэр байж л байгаа тийм. Тэгээд тэр дуудвал шууд явах уу шууд явчихын тийм. Тэгээд одоо нэг тэднэрт ямар нэг одоо над дээр ажил орж ирэх юм бол над руу явуулаад жишээ ирэх үү гэл тэгэл. Манай хаа одоо яг тийшээ чинь нэг очих тикетний зардал нэ тэр одоо ажил орж ирэх юм бол миний тикетийг заавал даа манай гэлээ. Одоо тийм шүүнүүд яриад. Чи ингээд өөрөө бие дааж ингээд ийм гоё нөө сонгол шаардлагаруултанд орж ирсэн юм гоё Европын нэг ийм гоё очилсан баахан гоё гарууд зогссон ингээл писта фашн гэж шааж идэв штэ. Нэг фашн нэг ч нилээ хэдэнд юм шалаар бол тэр очиж байсан. Тийм. Очвол
Яа, писта Хоёр удаа тийм атмосфер дунд байнгут ямархан юм байна. Баахан писта. Тэгээ баахан л Баахан. Тэмэр аваад яа өрнөр дүр. Баахан ийм стар юм. Яа. Баатар донд нь шал өөрийгөө шал юм годомчны нэгээр л гэдэг. Тавьяал шал стрит бач гэж тэгэл. Зүгээр л тэн нэг 100 айлын гай тэн. Жааштай байж байгаа. Тэгээ одоо нэг нүгэл ярэ. Чамаа ингээд октод ингээд өөр уулд явж байхад ингээд шууд сонирхож байрхаад ирээл гоё юм ингээд ярьдаг уу? Ярьжсэн үү? Тийм үү? Ер нь юу гэж ризэлж байна? Тэгэл юу Чам хөрхийн шахах шууд чам. ажиг өгч Ажиг өгч гэлөө. Тэгэд холбогдоод дараа нь уулзсан тохиолдол байгаа. Тийм nice. Тэр охин бас чам таалагдсан уу те? яа. Хөрхөн үү? Европ охин байсан Нэг уу? удаа би нэг амар фан юм ярьж байгаа. Фан ч шүү дээ. Нэг метрон дотор заяа. Тэр ингээ миний амьдралтаа гарчсан бүр хамгийн өөрхөн охин байсан. Амар өөрхөн охин. Би бүр хараад бицтэй Дива те. юу юмстай жиж амар өөрхөн. Охин тэнгэрөө бүр Тэр би ингээ Бар буурам тэр ох. Метроны бод дотор дэрхөө те. ингээ байжсэн чинь тэр охин над руу ингээ иржсэн байхгүй. Арайч үгүй илгүүдээ нүдэн ухаарлаа. Над дээр ирсэн ойлт танилцчих болохоо гэх. За ёо тийм бүрүү. Тэр саваа төрөө тэгсэн чинь чи одоо ингээд завтаа байгаа хойлоо өнөөдөр ингээд гадуурын хамт хангаа тийх юм их. What the Тэр найз захантай. Тэгээ sorry найз захантай. Тэр амар хөөрхөн охин байна. Баяртай. Тэгсэн чи тэр охин хэрвээ хог тавилан гэж үдгээл хойдоо дараа уулзах гэснээр яваашаад тусдаа. Метрон цааснаа бүр над руу харцсан ингэж яаж яа юм. чи ядаж контакт нь ахгүй байсан юм аа. Манчна үерхээр Үрдэн гэж бодсон ба. Манчна үерхээр айгу үнэн ч ямар ч тийм өөр юм байхгүй. Тэгэл тэр охиныг шо мартуулж байгаа юм чи. Хэдий сайхан охин байлаа гэсэн. Тэр охин бол Majestic го. амар охин байсан. Премиум нэга гэд. Одоо ч зүгээр л инстагийн авал та тий. Тэмот тэгэл тийм боддоогүй юм байна л. Тэр бол үнэхээр сонд өхөн. Тэгэхээр гадаадд манай зэгч гэсэн охтуудаас гоё яадаг юм байна те. Өдөө атгах юм байна те. Чиний бол хамгийн одоо нийтлэг мэдэж болох брендийн шалгаруулалтанд орж исэн юу вэ? Шалгаруулалт Birkenstock реклам маань тоглолцсон. Тэ. Тавчтай гоё. Adidas-ын зурганд орчихсон. Adidas Тэгээд Michael Kors-ын зурганд орчихсон. Тэгээд өөр Louis Vuitton-ы санал ирж ирсэн заа. Гэтэ тэр нэг ингээд санал ирээд мань тэр ингээд саналт нь нэг ихний шалгаруулалтанд тэнцээ ихний сонгосон хүмүүст нь ороод тэгсэн тэр нэг цалин нэг тэр хэдэн евроос юм те. Зам хөргөн цалинтай. Тэгсэн чи маань ингээд амар огшоод нэг Louis Vuitton-ы санал ирсэн. Тэгээд би Louis Vuitton-ы анхны Монгол пистаа аллаа. Маань бүр огшоод бадрал маань авч тэмдэглэж уугаад. Тэгээ мэрсэн цалин нь аваагүй ба штэ зүгээр л одоо ийм мөнгө өгнөө чи энэ тэгээ сонгох нэг 70% магадaltaй байна гэж мань бүр огшоо баста. Баг хүнээс мөнгө австаа нөгөө цалингаа өөрч мөрөө баста би өөтөө шаажин алаагүй үнэгнээ хэсэг өмссөн те. Би өөтөө шаачлаа. Тэгээ бадралыг дуудаа амар тэмдэглэж бэмдэглээд тэгээ тэгсэн чинь cancel тааш авчих хэвээр. Модель ажил хамгийн лалрын юм тэр зөө ингээд ойлгох боломжтой. Чамаа ингээд сонгон зөө бүр. Эхлээд чамаа тэгээд ажлын офер ирэн зөө тэгээд чи орохгүйгээр нь орё окей. Бат гараа өрөө шаасан чи за боллоо гişэн те. Тэгээд дараа нэг сонгон зөө чи сонгогччлоо чи шахар болчлоо. Тэгээ байжснаа гинт болчлоо. Шан тэнгот бүр тэнгот төснөө нэг хүн чин тэрнээ нөө санхугаа бас ингээ бодоо явж байгаа шүү дээ. Тэгээ тэрэндээ зөөр ингээ гацталж ядахгүй. Би юу илээ гэж бодтолж шат. Намайг ч гэсэндээ писта тэгсэн шүү дээ. Нэг газар хшээс те. Хоёрын хамт очсон газар хашс. Жиг болцсон сонгогчлоо гэснэ. Цаасаа боллоо гэж шатдаг. Монголоо. Цэгээр эхлээд илээр төгссөн телевиз түрүү магцивж одоо жоохон муулч гэж. Бөөстө болцсон промо видео авч ирсэн гин тасаа шатдаг. Тэрэнд амар говцсан. Юм бодцсон. Бодцсон бистэ гол зураал явж байгаа. Би чи ингэж бистэ яаштай юм яриад явчт юм байх хэвээр. Телевиз бистэ. Одоо нэг л магтсан сууд те. Шамбо. Тэгээ шамбо. Тийм байсан дөө.
За сая юунаас пистаны энэ сэдв рүү ороо шалчваа. Тэг цомог ингээд тэгсэн. Цомог гэсэн. Вайн л 100 вайн л ямар ч үсэн ирж байгаа юм байна. Нэг ивент хүлээж байгаа юм байна. Хамгийн дээр наадлын ивент нь хизээ ажиллах уу? Юу 6 сард гоё юм хавар мавар жоохон гей үеэр шаавал гоё тий. Яа, яг зэсти Яг зэсти үеэр писта тий. Гараад зэстэр жахт нь орж ирээ. Ногоо X-ээ ууцгаа. Ногоо X. Ногоо X бол тэгтээ. Ногоо X бол би саналаараа хаашаа. Став одоо YouTube дээр арих спонсороор орж ирэх спонсорыг авъя. байхгүй юу? Ногоо X орж ирэх хэрэгтэй байхгүй. Ногоо X Арих үлдээ апогийн жоохон Ногоо X жоохон мөнгө байл өгөөч гээ. Гойгоо бид саналаараа шүү. Саналаараа. Одоо зүгээр хүчээр гаргах юм уу Ногоо X-ийг? Гаргачаа дараа нь Сэтгэлээр хамтран ажиллах Ногоо X гэснээр яг үндэ хийж сурчлуулах гайг бах. Одоо маань чинь стрим эхлэх гэж байгаа. Тий, стрим хийх гэж байгаа. Стрим болоод Чи компьютер байгаа шүү нэр. тий. Одоо бас манаас нөгөө компаниудаас гойгаал явж байна дөө. компьютер бизнес планаа бичсэн ийм болон тийм болно гэдэг. Тэгтээ бүр юм гаруудын стрим шиг юм уу эсвэл ингэ тоглоом. Яг нөгөө Кайсанаар админоос энэ шиг. Одоо нөгөө Монголд маань живүү гэдэг живүү гэдэг. Живч одоо манай багшаа. Манай Монголын Кайсан нот. Стримтэй яаж мөнгө олоод байгаа гэсэн үг. Тэр нь тэгэл банкныхаа дугаарыг тавьчих юм уу? Багнаа тойрс одоо юм зөв багнаа дугаар тавьчих юм билээ үндэ. Харин тавьчих тхүү үсээ гуйж байна. Тэгвэл зөөр ихсэн ч юм уу төгсгтэн ч. Эсвэл одоо миний ярьчаа доорын эдитлээ оруулчаа. Ийшээгээ та нар донешн жоохон мөнгө өгөх, жоохон мөнгө өгөөч гээл. мөнгө өгөөч. Инди артистуудтай тэр клабуудын бидний бүклж байгаа. Тэгэл сайн дурын уран сайханчдыг дэмжилтэй биз. амьдарч байгаа шиш шааж байгаа. Тэгэхээр Тайл подкастнда цааны мөнгө өгөөч. Жаахан тайл өгөөч гээ. Гойгоо. яа тэр стрим дээр болоод тийм Бадрал Чинзоо хоёрыг тэр хоёр фаны хоёр юм баггүй. Бадрал бол crazy те. Тэр фаны баггүй. Тэр хоёрыг яг хамт байлгаад тэгэл өшөөр ер нь л олоолаа ажиллах юм байл. Зөв л олоолаа ажиллах. Дундаа хүмүүс авчираад одоо чи та Бадрал гэж чинь гэдэг мэдгүй бол энийг чи авъя Бадралаа гэдэг таг сонсчихсан баг. Дундаа ингээл шал одоо рандом хүмүүсээ л одоо шин боёх моёх ч гэдэг юм тий. Одоо боёх анхаах юм бэ тий. Бүр ингээд хязгааруулсан байл. Тийм маань бол тийм генерашны холбоонуудыг ингэж үзүүлээ гэж бодоод одоо чинь эхний зааны зарчим байлаа гэж бодоод мань хэдийн үе нэг хүн байлаа гэж бодоод тэгээд дундлын үе нэг хүн тэгээд тэдний дээдлийн үе ингээ нэг хүн тэгээд хамт байснаа орчин үеийн юмнууд үзээд дээр үеийн юмнууд ч үзээ те одоо үеийн урлагийн талаар юу гэж бодож байгаа одоо спортын талаар юу гэж бодож байгаа нэ тэр юм генерашн тэр ялгааг жоох юм бас юм харуулъя гэдэг юм зорилготой байгаа. Үе үеэр нь категоричилж өгнө шүү манай өртөө стримээр зөв. Тэгэл дуулна. Бүжиглэн тэр гоё бүгдийн хийж мих юм байлээ бүр. Доолт хийж мэ гэл тэгэл хүмүүс ингэж дуулуулж молоолал. Манай хүртэл барыг цомог момгоо бүтэн стрим дээр яг сетап засаж байгаа амар дуулж үзүүлээл. Тэр бүр нөө Tiny Desk гэдэг юу гэдэг штэ. Tiny Desk шиг тийм шит чи ингээ болоо шатчих. Стрим бол юм хязгааргүй ш. Хэдүүлээ бол нөгөө нэг зураг за тэрийг гоё тусдна яриад. Тэрийг гоё тим юм хийн те. Тим одоо жишээ маань нэг стрим дээр шууд цайл гэж орж ирсэн ээ. X одоо тэр collab те collab X collab yes. Мөндөө цөм шаажмаа. Шууд манай подкаст өччих та стрим давхар явааш яагаад те шууд манайс freestyle хийн, фан ирэн, хипхоп байрн, манайс бүр ингээд галзуурж байгаа. Тэгээ манайс сонголт зөндөө. Яг ингээд базаал гоё тэгэл хамтдаа гоё ингээл шадлаж байна. Манай бас нэг бодсон юм. Бид нар ингээд монголчууд одоо түүхийн турштай ингээл байнга хоорондоо алалцсан л гэдэг байлээ те. Байнга л алалцсан дандаа л нэгэндээ дургүй байсан. Бид нар ч тийм байсан. Аашаас те. Цөөхүүлэн байж амар олон аймаг байж маашаа те. Хамтдаа гоё ингээл хөгжөөл хамтдаа л ингээл хамтдаа хоолоолж ид. Одоо бөөндөө л өсөж штэ яг үүндээ. Overall харах юм бол бид нар бөөндөө өсөж авах. Тэнгууд гоё бөөндөө гоё хилчээ, бөөндөө хоолтой, бөөндөө мөнгөтэй, бөөндөө те ийм юм боломжууд энэ дээр бөөндөө энэ дээр туслаад гоё хамт хөгжөөл цөм шаяа гэл. Энэ улстай гоё амьдрал те бустай гоё ингэж уриалал тэгж шаяал гэж. Гэр орондоо чи гэр орноо цэвэрлээд бас нэг айтайхан амьдчмаар биш тийм үстэй биш. Сая цэвэрлээ.
Тий. Гэр шиг хайрламар. Гэр ор. Би бас өнөөдөр гэрээ цэвэрлэлээ гэж та. Шалны мод авсан. Хевсээ хуулаад шалаа угааж байгаа байхгүй маань. Тийм биз дээ. Амьдрал тийм л байна. Монголын. Шууд утгагүй болж шүү дээ. Өглөө гэрээс гараад нэг Түүхэндээ олоо. чамж идлээ. Тэ байна ингэж бодсон л доо. Бас нэг жоохон үзээ ядалтын комент байх болов энэ подкаст яах болмол гэж бодсон чи дандаа амар гоё эрэг байна. Ерөөсөө комент устдахгүй байгаа шүү. Надад амар гоё. Амар эрэг тэгээд энэ хүн чинь ийм хүн юм биш дээ гэдэг тийм юмнууд комментууд бас амар их өсөхгүй. Тэгээд өртөөгийн одоо тий зургатаар харагдж байгаа нэг үнцэг байгаа найзуудтайгаа яаж харьцаж байгаа хөшигний арталт. Бидний хөшигний арт байгаа. Энэ өшгчийн цаашаа амьдсан байгаа шүү. Хөшигний арт та нар ямар хүн байгаа гэдээс харж байна. Харж. Энэ өшгч одоо манайхаа ингэ цаашаа амьдрал руу орцсон байгаа байхгүй. Энэний Амьдрал гэдэг тайцсны. амьдрал гэдэг тайзны яг арталт нь байна гэдэг нь одоо энэ улаан өшгөөрөө дамжуулж иднэр. Тэрийг өөр нь ойлгож байна байхгүй нөө. Тэрийг ер нь Тэр гомгонзгээ тэр субъектив тал. Субъектив гэсэн. өстөө байна гэж явахтай зөндөл юм ярьд. Мэргэнд асууж сонирхмоор юм байна уу? Миний асуудаг санитар нөө нэг олон хавагдчихсан гэдээс түрүүний нөгөө нэг хойлоо нөө бород гэж эхлүүлсэн. Цуснагтай болстой. Яснагтай болоо. Яснагтай болоо чинь. Мачин бороод. Байкэлске озера бүрээд Амарчаг 25% та бороод юм уу? 50% та ч юм уу? Тэгээд Оросд бас манай амаатнууд байдаг. Ер нь бол Агинский бороод. Тэгээд Агинскчтэй тэр авийн гадалтай бороод. Тэгээд гоё те. амар гоё. Тэрэн дээр маань бас ингээд ажигласан юмтраас юм аюу гоё юм ингээд юм тусдаа бас юм соёл байгаа даахгүй тусдаа юм tribe хүмүүс Ялгаралтай үндэсний онцлог. Тэрнгээр одоо нэг юм бусдаас одоо нэг юм би заавал бусдаас юм өөр гэдгээрээ биш одоо яг юм би ийм одоо үндэсээс гарсан шүү те би ийм хүмүүсээс юм гаралтай шүү те ийм tribe-тай ингэж байж байгаа шүү ийм юм түүхтэй шүү тэр нь амар юм дахиж юм гоё хичээх юм урам өгдөм байлээ. Одоо бородуудын ингээд түүхийг ингээд хинбэ гэдгийг мэдж байгаа бородуудын түүхийг харангуут бүр ингээд хилмигдүүлээд хамгийн их өртсөн бүр ингээд үнэхээр амар struggle. Йоо үнэхээр зовсоо арт юм. Нохооныхаа амийг боож хил давж орж ирсэн байл шүү дээ Монгол руу. Тэгээд Тэнгутлаас амар юм хөгжимлэг арт юм манайг харж байгаа. Амар хөгжимлэг ингээд байнгын дуутай хууртай тэгээд юм одоо бороод хэлж гисэндээ одоо юм дуулаад ингээд яхад юм амар эвлэгэн шат юм шиг мэдэн сонслоо. Сонсголонтой шат. Дуудлага муудлага нийлжихэд гоё те. Манайнаас юм бороод артистууд айгүй хамтрал хээ гэж бас бодлоо. Чи гоё 100 мань эдтэйгээ гоё. Улаан үүд хамгийн ихний хэлжинд улаан үүд явах хэрэгтэй. Одоо дай драгуулсан Орос руу яа. Мань Оросыг үзээ яддаг гэсэн байхгүй юу? Хайртай. Мань бүр үзээ яддаг гэж Орос хүмүүс. Одоо баймаа. Орос хэлтэй юм. Тэгээд улаан үүд амьдралдаа анх удаага Орос руу өнгөрсөн жил явж үзсэн чинь тэнд чи юу вэ? Ямар гоё юм бэ? Тэнд ямар гоё цэвэрхэн Орос хүмүүс ямар аминдаа арчаатай ямар агуу вэ? Гэт болцдог те. Одоо Орос соёл хоол те байгаль газар бас хүмүүс ч гэсэн надад амар сайн гоё Орос найзууд байгаа. Тэгтээ бас түүхээ бас харангуйтай ингээд манайс аль алиндаа лалрын шас ер нь манайс ингээд аль аль хөрш ингээд бидэрсэн тэдэрч лалрын юм ийсэн тэдэрч бид нар лалрын юм ийсэн. Одоо бол манай яг бодлоор бол бүхний мартаад гоё уртаараад илүү сайн сайхны төлөө гоё ах トゥ усын барилгаар урагшаад ивширхтэй л шүү. Ахамаха. Тэгтээ ингээд манайс сурхи ингээд ялч уйлдаа ялч байрны дүүгийн юм юу ах мессен дээр өгдөг шиг бид нар л байрны бацаан шатдаг ингээд байрны ахтай хоёр ахтай тэр хоёр бол хүнд ал дээрлүүлэх үү хамгаална. Тэгтээ байрны дээр бас арх марх өөртөө хувийн дээрлэлтэй үг. Өөртөө хувийн дээрлэлтэй жоохон элгэнд наяа нэг өгөнтэй. Тэгтээ хамгаална бас өөр газараас. Тэгмэд манайс тайлаа тэрэнд л гоё ингээд юм ухаанаар уралдаж амьдарч байгаа нь л одоо хөрхи байгаа байдал юм байна. Цайр подкаст. За камер халчлаа.
Тэгээ үргэлжлүүлээ яриандаа орё гэж бодож байна. Та юун дээр зогслоо хэвлээ? Тэгээд асаа хоёр хөрш ахыхын талаар ярьжсэн шүү дээ. Аа. Тэгээ ер нь бол тэр талуудын түүхийг манаас өөртөө амар сайн мэддэг байх хэрэгтэй юм байна. Тэгэхгүйгээр одоо түүхээ мэдхгүйгээр нэг талын одоо тэр соёлт нь хэд автах ч юм уу тэгээ нэг талын сайд нь хитэн гэж барихгүйгээр түүхээ айгуу сайн мэдээд өөрийгөө хин гэдэг айгуу сайн таниад одоо хин нэгэн төрөөсөө дайсагналцахгүйгээр тэгэл хоёр одоо бас хөршөө гэж бодоод тэгэл гоё ихтэл урагшил тэгэл шийт гэж бодсон доо. Тэгтээ уул нь ингээд надаа ингээд жоохон ч гэсэн ингээд юу байгаа байхгүй ингээд итгэл найдварын гал байгаа байхгүй. Яг үү гэхээр би энэ тойрноо харангуут маа найзууд бас дурак би стандарт биш байгаа байхгүй. Бүгдээрээ яг нэг юм бас юм цаанаас юм Монголоо гэсэн юмыг бодоод байгаа байхгүй. Монголд яавал гоё хөгжим хийж нэг дэлхийтэйгээ хөлний илүүлэх үү, хажуугаар нь өөрийнхөө ондоочлыг яаж мэдрэх үү те монгол хүн гэдгээ яаж мэдрэх үү, хажуугаар нь түүх мүхээ үзье те бид нар өөрсдөө ямар хүн юм гэдгээ бас жоохон ойлгоё. Мань нэр ингээс хоп байдаг. Бид нарын үе ирэх бах. Үе ирээд тэр үед бидний хүүхдүүдийн хүүхдүүд байгаад тэгээ бид нарыг харуулаас бас гоё надад бас юм хөтөө шиг ах байсан бол гоё яг тухайн үед бол теста. Эсвэл би өөрийнхөө би жоохон байгаад над шиг юм ах байсан бол надаас гоё. Тэгэхээр бид нар өөрсдөө тийм гоё ах болоосоо гэж бас мань мөрөөддөг дотроо нууцаар яасан. Гоё ах нар бол чи дээр ахтай байсан уу? Эсвэл гэртээ доороо дүү мүүтэй. Мань айлын том доороо хоёр дүүтэй. Тэгтээ жоохон бахтаа маань бол бас айлын баг шиг өссөн. Нах зах ихтэй. Ах их чартай болсон жоохон бахтаа. Тэр нь бол айлын баг шиг өссөн. Чамд ингээл гоё хөгжим сонсоолдог ч юм уу? Ханд эн чи ийм байдэн штт мэдэн штт тэгэл зааж өгч мөгдөг одоо юу гэх юм. Тэг маа гэрийнхэн байсан. Ах их хоёр байсан. Мөр нь манай ах байсан. Тийм. Ах юу Нэлэгийн фэн, Нэлэ 50 Cent фэн. Тэг амар хипхоп. Доктор 9 насны зөрөөтэй. Тэгээ манай цэцэрлэг тахтаа ингээд дурактай тэгснэ ингээд гүнжтэй цагаан Air Force-тай тий харлаад ирсэн. Өөрөө хар гэж боддог. За маань бүр нэр өөрийгөө жоохноосоо бүр хар гэж боддоос. Тэгээ гэртээ лам ирэн штэ. Тэгээ ингээд маань ингээд залбирч жоох. Тэгээ маань ингээд залбирэн гоотлаа хипхопын аам болно гэж залбирдаг. Жохон багтаас. Бай бүр нэр цэвэр цусны хипхоп хөвтөөс охтой. Хипхопын аам. Тэгээ өглөө цэцэрлэгтэй авах юм нөө 50 Cent Harry Love Many энэ сонсож байгаа. Тэгээ цэцэрлэгтэй очиж маач. Цэцэрлэгтэй тийм дэ сонсдог. Зөндөө олон хүн намайг алахыг хүсдэг. Тэгэл дараа нь Big Bang гарч ирэл 50 Cent-ийг мартаалаа. Big Bang илүү cool залуу ахын гоё юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Чи нэр бүжгэлдэг байсан уу? Бүжгэж байсан. Юу бүжгэлдэг вэ? Urban style ер нь бол хипхоп. B-boy бас хийж байдаг байсан. B-boy тийм. Манай сингэнд бүжгэж байсан. Одоо нэг дэлхийн аварт ороод Moon гэ хамтлаг байдаг шүү дээ. Мань тэнд нэг шавнаас шижигэндэг байсан уу? Тэг. Манчаас төргөө олон медаль зэдалт шүү дээ. Тийм үү? Тэнцэнд ордог шүү дээ. Чи ер нь олон талын авьяастай залуу байсан биш үү ер нь? Бүжигч л байсан доо ер нь. Тэгээ маань бүжигл өөрөөс бүжигчин болно ч гэж боддог байсан. Тэгэл нэг удаа шүтдэг бүжигчэнтэйгээ уулзаал тэгэл байлаа шээ. Манай бүжиглээгүй байж одоо ийдсэн юм шиг. Тэс босон бүгд бүжигээс гарч ирсэн баа бөөлөө боччихсон нөө нэг амар мэдрэмжтэй мэдрэмж тэр нэг битэн дээр орж ирж байгаа мэдрэмжийн найрал өөр л байдаг л та ер нь. Тэрийг сурд юм байл нөө яг тэр бит кил шаах юмыг сурчдаг юм шиг. Хамгийн том жишээ бол Chris Brown шүү дээ. Chris Brown сонсдог гэсэн үү? Сонсдог шүү. Chris Brown амар сонсдог. Манайх нь хамгийн амар ч тэр нь сонсдог. Үзээ яддаг юм бол R&B хөгжим байсан яг үнэ. R&B тэнийг хүмүүс сонсдог гэж амар үзээ яддаг. Яаж ч гэрэлтэй цоохоор зургатаар нэг тийм гарсан байхгүй. Юм хөгжмийн урсгалуудыг сонсдог хүмүүсийг IQ-гийнхэн төвчнөр ялгсан чинь рок мок ингээд IQ өндөртэй нэлээд бас роял шааж байгаа байхгүй. Тэгээ хамгийн бага IQ-тэй хүмүүс ямархуу төрлийн хөгжим сонсдог гэсэн чинь R&B их шас. Тэгсэн чинь маань шууд автоматар тэр чинь жоохон мэсэмжтэй л автоматар R&B дургуулаад дургуулчих. Chris Brown нөө сонсонгот миний бүр баас уршаа. Бүр яг баамар санагдаа шүү. Stand on болдын фэнэс тээ.
Тэр бол амар гоё. Болд бол яг 10 дург байсан. Гэтэ Монгол pop тайртай. бид нар хайрын хүч гэдэг цомгийг бол Болд хаймаар яг толтол сонссон. Тэр надад хайрын хүчийг мэдрүүлсэн те. Өгсөн. Love power love power. Хайрын тэр хүч мэдрэгдэж байгаа. Тэр цомгч нь 50,000 борлуулагдсан Монгол улсын бүх цагийн хамгийн борлуулагдсан. Платинум 50,000 шүү дээ. Тэ 50,000 хүнд тэр цомог байсан байсан. Зарлаа гэж бодгож одоо хэд 500 сая юм уу? Цомгийн борлуулалтаа 500 сая гэж. Хой дээл тэгээ 1 тэрбум ч юм уу те maybe. 1 тэрбумыг олсон тех. Цомгийн борлуулалт. Одоо тэгэхэд манус сая би саарж 100 пензгаар гэж ярьсан шүү. Тэрийг би авах үгүйч мэдэхгүй шүү яг үүндээ. Гэтэ би миний мөрөөд залхахлаар би үнээр гаргамаар баг. Тэгээ тэрэн дээр дотор нэм альбом байгаа. Тэрэн дээр Бадрал Майгийн мань 3 яг нөө дуунуудаа хийж хтай яаж хийжсэн байсан тэр хэсгийн зургнууд энэ төр оруулж борлуулсан шүү. Хэдүүлээд одоо гоё юм фантазлээ заяа. Чи ингээд нэг өглөөс ирсэн чинь доо хийдэг чинь байхгүй. Зүн бүх одоо өдийг хүртэл биелт хийсэн тэр юу ч байхгүй заяа. Тэгээ чамаа хинч танихгүй. Гэхдээ Улаанбаатар хотод сэрүүл яхаа. Юу ч байх. Гэрийнхэн чинь чамайг таньж байгаа. Тэгэл ингээл заяа. Гэрийнхэн чинь чамайг таньж байгаа. За найзууд чинь чамайг таньж байгаа заяа. Гэхдээ юу хийдгийг чинь мэдэхгүй зүгээр. Ганцтай тэгэл дахиад дуул их бах төө. Шууд дуу хийдэ. Шууд хийхаа дуу өөрөө бүтээх юм шүү. Дахиад маань шууд дуу хийгээ Мэдж байгаа юм чаа. Сарахаа гэдэг юм. Тэгэхээр түрүүний бистагаар клип хийхгүй байх болов. Сараха Пема Доржээ гэд. Бал дахиад дуул юм. Бал одоос ингэж бодохоо би маш их мөнгөтэй болчлаа гэж бодъё л та. Тэгээ би бүр доллар миллионер авчлаа гэж бодъё л та. Дуул. Тэгээд би дуул хийх юм бэл. Миллионер болсон ч маань тэгэл цаахан гэртээ амар 50 дуугаа хийнэл гэж бодохоор баг. Үйлдвэрлэгдсэн хүн гэд. Ойлгоо дуугаа гээл тэр нь ингээл гоё юм. 100-аатай ойлгоо шахаад тоглоом тоглож байгаа юм шиг те. Тэгэл дуулна гэдэг чинь гоёштой хүн завтай 100-аатай нэл гэсэн үг шүү дээ. Дуулж байна гэдэг чинь тэгээд Чиний хамгийн анхны дуугаараа ашиг олсон түүхээ санд үжид анхны одоо гиг ч юм уу хамгийн анх гар дээр алган дээр мөнгө ингээд тавьж үзсэн. Солонгост ингээд мань хамгийн хамтлагтайс ахгүй. Тийм. 16 одоо тэгээ маа хамтлаг Harper City гэдэг хамтлаг байсан. Тэр манай хамтлаг Монгол хүмүүсийн юм уу? Манай хамтлагийн ахлагч Амраа гэдэг гар болонгот дуу хоор ер нь бичээ мэддэг, рекординг, миксинг гэдэг мэддэг. 92 оны залуу. Тэгээд Док гэдэг бас нэг 93 оны залуу, хангаа гэдэг нэг 94 оны залуу. Тэгээ маань Манай гарууд бас 94 оных гэж боддог өстой 90 оных гэж мэддэг. Тэр үдээс солонгостоос бүх хүмүүс та 94 оных гэж боддог байсан. Ахтай нэлдэг те бро. Тэгээд манайс ингээд дуу хийдэг. Тэгээд тэгсэн чинь дуу хийдэг байсан чинь нэг удаа нэг тийм монголчуудын ивент дээр мань хийдэг бүклэхээр бодлоо. Та ямар хуу чиглэлээр дуу хийдэг вэ? Яг мегас шит. Тийм. Одоо SoundCloud доонууд нь бас байгаа илээ. Гэтэ бүр амар их дууг машинд цох тэр амар их доонууд хамтлаараа гаргаад тэгээ маа хамтлагийн ахлагч тэр өстө бүгдийг устган шатсан. Манай түүц мүзэл төцсний тухайд дуу байсан. Тэр миний хамгийн анхны 1000 views ирсэн дуу байсан. Тэр бүр маа найзууд нь хит болоод түүцний тухай юу гэсэн болох юм? Бүгдээрээ түүц 24 цагийн Улаанбаатар яасан годны яасан түүц нөө нэг бахан тийм утастай байсан. Тэгэл Тэ. Гэхдээ тэ яагаад тусдаж байгаа тэр уран бүтээлүүд вэ? Тэгээд бид хамгийн анхны дураа нэг тэр чи ямар нэртэй баар байлаа. Нэг баар солонгосны баарнд шагаад. Тэгээд хамгийн анхны алтуур 50,000 вон байсан. Оо 50,000-ыг дөрүүлээ авааснаа тэгээд. Тий, дөрөлөө аваагаал. Тэгэл чинь 50,000 манад юу ч алаад нэг зөөр нэг шил арх марх чаалаа. Тэгэл арх угаал дуусан тэр. Тэгэл яг тэрний жоо учрыг олоод тэгсэн чинь нэг клубд нь юм харуудын клуб гэдэг сухлаа гэсэн нэртэй. Тэр чинь одоо MC их үгээд тэрэн зөөр юм хүмүүс шоуд чахт мэн зөв дуу дагаж дуулаад party people Put your hands up. тэр үчээ панда манда одолж ясах дизайнер тэгэл яс панда тэр амар хөвгөлтэй ажилласан. Тэгээ маань тийм ажилд ороод тэгээд 7 оны 5 таагсан дэнжаач аим харуудын клуб Өөрөө шоуд чинь тэгтээ мөнгө авчин те. Тэгээ тэр насан төрөөгөө 17-тай зайвста те. Тэр чин клубд нь орох гэж 20 өрсөн байж чаддаг. Тэгээ ингээд тэгснэ байна ингээд клубд нь ажиллаж ажилтдаг болсноо. Клубуудын бүх юм менежер хүмүүсүүдийн таньж чаддаг болсноо. Амар өнгөө шоуд ч юм аа таашаа зэм шатдаг гэсэн. Монголд Slacks-ийн хараадан клуб гэдэг те.
хөрөө нураага шаастай тэрийг. Хараад юм л одоо нурцсан юм байна. Тэгэл яг клуб MC-гээс эхлээл тэгэл яг шатдаг гэсэн. Yeah. Freestyle бас хийдэгтэй ер нь. Freestyle тэр чинь тустай хөгжүүлдэг скил гэхгүй. Тэрийг бол бас дасгалчихгүй л бол яг биеийн тамирын дасгал шиг зүйл те. Одоо леп бро ана багш. Тий. Цаад чинь орс суралт намайг 5 дахь ангид багт. Тэгээд биеийн тамирын хувцас хөрөнд байж байгаа байхгүй. Тэгээд биеийн тамирын хувцас хөрөнд ингээ байдсан чинь нэг snapback-тай нэг ах орж ирэл. Тэр үед би либро манай 2 дээлчиж боддогс баг манай 5 6 дээлчиж боддогс хахаар юм махнастай нэлээ. Тэгээд орж ирсэн гинт. Өглөө шахаад идэх амар өглөө яасан тархинд чинь бууж нанаа суугаар. Тэгэл би гайхаад Ганцаараа юу? тий орж олоолаа тэнд байж байгаа л да. Тэгээ манай орцны гинт донд нь өглөө шаачих. Манай шок. Юу болоод байна. Яа гэм бол тэгсэн чинь би босч гиснэ. Шууд өглөж шээ. Сэвэн тэр нэг dark side гэдэг хамтлаг байдаг гэсэн чинь hate snow гоос. Тэр үедээ фэнс ах. Тэгээ тэдний нэг дуу байт юм аа. Dark дуу гэдэг болсон. Зах мах чин ижил төрлөө иддэг олон жилийн туршлагатай язгахтаа мэддэг. Вампир хүн ч миний дуудах талаан дээр 70 давхар миний нуутах халан дулаан гэрээ. Living out of freestyles man гинт жоохот босно тэрийг өглөө шааж. Тэрийг өглөө шаасан лив анзаа өглөө Шууд N-word password-ыг өгснөө. За өглөө дууссан чинь чи ингээ өглөө юм уу те чи ингээ fast хийд юм уу те гэсэн чи ингээд дуу цээжилсэн тэрээ өглөөд юм бороо ахын freestyle хийж байна. Чи ингээд техноосоо шууд зохиогоод шууд ингээ шаа. Тэгээ надад freestyle-ыг зааж өгч байгаа. Тэр маань тэр үедээ нээлж тэр mystery-гээ хамтлаг өсөж тэр үедээ нээлж бол freestyle хийдэг. Тэгээд баг хамгийн анх бас студ руу freestyle хийдэг зүгээр л студ руу дагуулж утсан либ ах ус авах цаадах чинь хамгийн анх тэр үед маань чинь 7 илүү 8 дараа өнгөсөн. Тэгээд тэр үед нэг дуу бичүүлэх чинь ингээд над руу залгаад тэгснэ чи хүрээ дээр энийг үзгээд. Тэгээд маань хамгийн дуу бичүүлэхийг харж байгаа. Тэгээд хараад пөвстэй. Тэгээд байдсан чинь надад нэг юм бичсэн 16 мөрөөс байхгүй. Тэгээс тэрийг хүмүүс хийж асууаагүй байгаа шүү дээ. Нэг өөр шааж үзүүлмээр санагдаад тэгээ ингээ байж байгаа. Надад нэг юм 16 мөрөө нэ. Тэгээ тэрийг ингээ шаасан чинь жаам шааж тааж тэгээ чи наа чин цүм шагаад байгаа шүү. Тэгээ даа за окей. Тэгээ нод болгоно гэдэг. Яа. Тэгэл дараа нь тэгээ солоос Харьяалагдаж явсан юм шүү дээ мистер гангд. Манай дүү тэгээ харьяалагдсан л да дүүнээс Дүү те доор нь байдаг мистер гэнг. Тэр мистер гэнг дүү шүү дээ. Тэр үед чинь малгай гаргаж марганаа. Малгайг нь худалдаж аваад тэр үед чинь 100,000-аар нэг мистер гэнг. Фүү тухайд үнэтэй. Амар үнэтэй what the fuck like new era-гийн snapback-наас үнэтэй шааж байгаа байхгүй. Тэгэл тэрийг хаваал тэр надаас гой санагдчих ш та. Тэрийг өглөө бод нэг намайг хамгаалаад байгаа юм. Нэг юмны бас харьяалт байгаа тийм. Crowd байгаа шаад тэгэл тэр сар хөрх юм хүүхдээ амар гой дурсамжсэн тэр эдтэй. Хүүхдийн л дурсамжтай. Тэр тийм шүү дээ. Манай диваныг л далийцсан байгааг анзаарч байна уу та бүхэн? Далий харагдаж байна уу? Нэг л доошоо урсаад шүү. Нэг ийм биш. Ерөнхийдөө иймэрхүү байдалтай л байна чинь ер нь. Одоо ерөнхий материалын бааз. Чамд Монголоос хамтрахыг хүсэж байгаа артист байгаа юу? Манай ер нь бол Монголоос шүү. яг яг хамгийн нанд хөл хиймээр байгаа гэвэл Ман кевитэй дуу юмэр байгаа яг 3 ч. Тийм үү. Тэгээ ман тэр дууга цавцсан байгаа. Нэрээ тэр ман үнэхээр гой дуу цавцсан байгаа. Гэтэ тэр хоолойг аяа гой бичээд тэр 3 өгчтэйг сонсуулаад та энэ хэсэгтээ ман бүр хин аль хэсэгтээ дуулах энэ аль хэсэгтээ тэрнтэй бүгдийн цохицсон. Өгч юм шүү тий. Ман нэг цохицоо тэгэл тэр дээр таалагдах юм маань мэдгүй. Нэг зам сонсуулаад ингээд шаавал гэр тэр бол юм амар гой дуулсан байгаа. Киви. Өөр гэвэл яг маань байлттай ингэж бодож байгаа нэг л бүхэл хүнтэй амар гоё фьючер шамаар санагдаж байгаа. Тэр чинь амар гоё юм атмосфер шал өөр юм vibe өөрийнх нь дуун дээр оруулж ирж байгаа. Тэгэл маань боломжтой өнөөдөр айл болох гоё фьючер шахахыг л хүсэж байгаа.
Өмнө алган маань тийм биш эсэхгүй. Энэ аль бол ганцаараа л шагаад дуусчих. Тэр нэг жооны тийм эгоноо гэдэг өөрийгөө нэг батлах гэдэг юм уу яах гэдэг. Тэгээ би эхний бадгаа дуулснаа дахиалтаа шагаад хоёрдугаар би өглөөд ингээ шаанаа. Тэрнээс сүүлээ залхаа шаад хэлээ. Амар нэг юм клишэ сонсогдоод тэгмээ зөв хоёрдугаар бод дээр нэг өөр биз дорж тэр супер дуулж шааж байгаа. Одоо чи Сэрэг ярлыг миссэн бол амар гоё дуулчихсахгүй яг ингээд тэнд нь ороод цумшааж гисэн. Тэрээс сов соолоод байсан бол шал тэнэгэл шахах байсан. Тэгэхээр өөр амьсгал оруулаад хөгжмөө баяжуулахыг илүүд үзэж байгаа шүү дээ. Одоо Чили маань хоёр чинь нэг дуу гаргаж байгаа гэдэг. Бүр болцсон юм байна те. Саяны цомогны сүүлийн дуу байсан. Тэрэн дээр ихэд хоёр дахь хэсэгтээ нэг Чили орж ирэхэд тэрийг бүр ингээд амар шал цөм шааж байгаа. Мөр яг Чилиг хоолоо бичиж би өөр агшаашаас гар шууд студ дээр ирсэн ээ. Үгүй ичээш. Тэ би доо явуулсан сахтай за андаа студээр шаач цаас шууд студээр ирснэ за юу шаах вэ гээл тэгэл заасан шууд үгээ бичснэ за ороо шууд шаачаа гээл баг 30 минутын дотор шаас тэгэл ороо шууд шаагаал наагорцаагуусаас би бүр сонсоод пүүпстэй ямар шаачаа тэгэл 30 минут шийдсэн. Тэр чи ер нь ерөнхий ажиллах зарчим байхгүй. Валээ яг лип фристайл хийдэг гэдэг шиг. Хим школ. Хордон шаад тий. Хармаф школ. Хармаф хордон шүү. Хордон хармаф. Гимнази гэдэг. Гимнази шээстэй. Хармаф гимназ. Yes, тэгээд карантины үеэр хаана байсан бэ? Карантины Монголд очиж байгаа тэгээд Берлинд байсан. Яг Берлинд яг тэр хүнд үеэр юунд байсан биш үү? Яг эхлэг үеэр маань Монголд байж байгаа. Тэр үеэр ч маань Монголд карантин болоод ажилгүй болоо, мөнгөгүй болоо өстой. Тэр үед бас тэр Солонгосоос ирсэн шаардсан ба. Тэгээ ажилд ороод анх удаа Монгол дээр ажиллаж байгаа сэтгүүлч ажилд ороод сэтгүүлч ивэ ковид дээр тэгээ сэтгүүлч хааж агаад тэгэл байсан да. Тэр Ocean Great байсан. Ocean Great артистсэн. Ocean Great хэдэн дуу байсан бэ? Ocean Great нийт 4 дуу гаргаж ирсэн. 3 feature байсан. Ер нь өөр хүн доо. Нэг нь яг манай ганц соло дуу байсан. Ocean Great солоод маань 2 жил боллоо баг Ocean Great. Тэгээ амар баг дуу гаргасан. Яг хоо тэгэл нэтэр асуудал байсан. Гэхдээ миний сурсан юмнууд амар их байсан. Би нөгөө яг лейблийн яаж ажилтгийг ойлгосон. Тэгээд тэр нөгөө дууралтын ялгааг ойлгосон аахгүй. Би нөгөө одоо mix master-ыг би яагаад байгааг юу ч ойлгодоггүйсэн аахгүй. Ингээд Стайныг яг шаагаад байгаа ч юм уу ч юм уу. Яаж ялгаагүй л гэж одоо шаад. Дууралт үнтэй mix master, үнтэй хөгжмөдөр сонсго энэ тэрийг яг Ocean Great дахтаа ойлгосон аахгүй. Тэг яг сонсонгууд тэрэн дээр яг миний чих яг эн чи ингэж дуурай ингэх юм байна. Ингээд их юм бол чи дараа нь тийрэхгүй байна гэдэг бодсон. Мэн тэрийг одоо хүртэл ойлгоогүй байгаа. Гэхдээ сүүлд нэг жоохон захаас намсан Чилигийн цомгийг би машин сонссон аахгүй. Mix master-ын хийлгчээд аваад ирсэн гээд тэгээ сонссон ч бас нэр өөр юм билээ. Яа, сайн mix master өөр шүү дээ. Max master. Тэр бас лалраа шид ах өөрөө сурч стандарт банд сурах гэж амар их оролцсон аахгүй. Тэтэвдээ сурдггүй юм шиг харин эсвэл яг чин сэтгэлээс хичээгээгүй маш маань ингээд би дуунуудаа бүгдийн хоолыг өөрөө бичдэг гэсэн аахгүй. Тэгээд юм одоо янзлын энэ тэрэг тэгэл ингээд хайлтагээл харна оролтон тэгэл маань мөөлт сүрэж дотор мохоор гэдэг тахад тэр програм амар complicated шат шүү дээ. Шах. Тэгээд тийм биш шалж модуль net надад complicated санагдаад байдаг. Уусаа тийм би компьютер хараал дотор бохоор. Software skill-эн дээр жоохоо. Тэгээд тэр нь чинь зориулагдсан хүн гэж тустай байд юм шүү. Тэгээд тэр teamwork гэдэг л яг гоё ойлгоод шиг. Манай диван бүр нуруу унжин те. Ер нь тэгэл чөлөөсөө тамхитаа пэтэгээд ямар ч хамаагүй. Ерөөсөө манай бүх клипэн дээр мань тамхи татчихсан. Бүх клипэн. Тийм үү? Мань ч тамхи таттай байсан. Тамхинаас спонсор авч гомдоо. Тамхич нь спонсор хийхгүй юм шүү дээ. Гэхдээ зарим улсууд бол тамхины реклам энэ төр шаадаг юм байл. Надад нэг юм чинь дис үл нэг юм нарийнхан тамхи. Тэр зураг авалтын санал ирж байсан байхгүй. Тэгсэн чинь тэр үед манай эйженси болонгууд агентлаг болонгууд чи наадтай шаачих юм бол тэгээ тамхин дээр шаачих юм бол өөр юм чамаа ингээ наа чи дөөрөө өстой гэж чамаа авахгүй. Тэгээ наатаа чи cancel гэдэг. Тамхичин биш тааш таа. Тамхи татдаг өстой бол амтны хайрс өмсөнтэй ялгаагүй төгсгөл очиж байгаа юм байл та. Тэ ер нь бол гатаад ба.
Тэгэл арх тамхи сурталчилгаар чинь амтны арьс нөмс. Би ер нь болох юм байна. Ер нь тэгээд цайл подкаст. Цайл подкаст асаа. Тэр зүгээр утгаараа хэлдэг үг болчих. Банхаараа юу? Гацгаараа ч юм уу те. За цайл. Одоо хэдэн минут болж байна? Нөө дүр мөр төврөөдсэн дэр нэр андыг гой Наруто болгож жоод нэг шанаа. Нэр тэр Нарутогийн тухай ярьдаа. Анд Нарутод амар дуртай те. Наруто ч нэг генерашны хүмүүжүүлстэй би. Наруто үзэж өссөн юм болтгоо дөө. Аним дуртай муу байдаг шүү. Би аним бол үздэг. Наруто манай хоёр чинь чацсан байхгүй юу ер нь. Нарутод ч юм биш манай өртөө. Наруто манай хоёр чинь чацсан. Манай хоёр чинь адилхан 90 он яа. Тэгээд хоёр чинь хамт 12 нас хүржээлээ, хамт 6 нас хүржээлээ. Наруто төрсөн өдөр үед юм лөө. Дөрөвтэй хамт. Тэгээд төрсөн өдөр нөө цад чинь хитэн сард өдөрлөө. Үсэн төрсөн өдөр байдаг. Тэгээд хөөхт тахасаа хамт ингээл хажууд хамт өсөөл яг тэр чинь ингээ ямар ч гэсэн ингэж гүйдэг болтлоо шаасан. Амьдралын юмнууд амар олон юмнууд манд заасан байхгүй одоо гэртээ аваагүй эсвэл гудамжинд аваагүй хүмүүжлийг тэр нэг Япон хүний согтуу бахта зурж байгаа зургийг хараад маш их юм ойлгосон байдаг. Би одоо ингээд найзуудаа хайрлах, найз нөхөдтэй бууж өгөхгүй байх, шазаах энэ тэр өрөөдөл энэний төлөө явах маа тэр бүх юмыг ингээд Наруто надаа ингээд заасан. Наруто хүмүүжүүлсэн юм байна л да яалчгүй. Манай бол ингээд Нарутог харангууд надад бүр юм итгэл төрдөг байхгүй. Инста гэсэн штэ. Би за шанаагшаал. Гэтэ манай одоо надаас төрүүлээ өгчсөн цаад ч одоо 40 мөч хааж байгаа. Тэгээд хүүхд мөхтд бол цотын дарга болсон. Нарутогийн цагийн бүс гэж байгаа шүү дээ. Тэр Нарутогийн цагийн бүстэй ахвал хижээл наслах. Цотын дарга болсон, ус төрлөө орсон. Хүүхдүүд наагаа үзээд яддаг. Тэгээд Нарутогоос хүүхдүүд нь үзээд юм уу? Одоо хүүхдээ надад аним Боруто тэр аа үзээд юм уу? Үзээд. Одоо бүр хүүхдээ таагүй. Боруто штэ. Одоо Боруто Конохоос цухтаацсан байгаа. Тосгоноос цухтаацсан. Тэрээсээ ер нь чойрж байгаа тийм. Алцсан гэдэг юугаа хэрэгээр цухтаацсан баг. Наруто өгцөн юм. Тэгвэл Нарутогийн юм сайн вакуум орчинд 20 шатсан. Тэгэхгүй харин юм стандарт барьж идэх гэсэн тий. Тэгээ хүүхдэн тосгоноос цухтаацсан. Би бүр өөр штэ. Чинь маань манжор хавдаг Наруто гэж том болоод ирэх аз жаргалтай амьдраасаа тэгээ страгл болсон. Тэгээ Жоноос тийм амар хэцүү очиж айтаа байгаас том болсон чинь хүүхдүүд нь үзээд шат. Боруто одоо хэдэн сте вэ? Боруто одоо 10 та баг 20 мөр үрж гэнэ. Бүр том болцсон юм биш үү? Сайн time skip хийгээд хүүхдтэй Боруто Blue Vortex гэж 5 жил Наруто Shippuden гэж 2 жил алхсан шүү дээ. Тэр шиг Боруто Blue Vortex 5 жил алхсан байхгүй. 5 жил алхсаад гараадсэн чинь Боруто Itachi шиг болсон. Тосгоноосоо цухтаацсан. Яагаад гэсэн чинь Боруто Нарутог алсан гэдэг, Hokage алсан гэдэг цухтаацсан гэдэг. Тэр нь ингээд нэг ста ингээд хүмүүсийг тийм бол тэр стелийг болчлаа юм. Хөөх бүрөөч явж өгсөн юм байна манайхаа. Явж Наруто ч сүлдээ лалрын писта болж таарч марч байгаа. Яагаад байгаа юм бэ? Да юу болоо та. Тэгээд Наруто юм хажууд байг байсан болохоор юм баг юм найз шиг санагддаг болсон байдаг байхгүй. Хүүхд тахтай хамт өсөөл ийм байгаа л тэнгууд нэг юм харангуутны хайр үрээ шаад байдаг. Тэгээд мань ч одоо гэртээ нөө хөшгтэй шнэ. Найз хөшгөн бүр бүхэлдээ юм том Наруто байсан юм чи. Тийм амар. Юугийн ахын хивстэй гэсэн юм. Тэстэй харангууттай гараа өөдөөсөө гараа хатгаа зогсон ингээ харж бодоход тосгоны нэг юм нинжа өрх. Гоо навчид тассан юм нинжа өрх. Тэгээ лалрын гарч байгаа нь өөрөө юм одоо юу ахгүй хотын дараагийн хүүхэд байхгүй. Даав нэг өгсөн чинь гарыг 3 дахь амир лалрын зав тийч ингээд хүүхдээ ингээд үлдээгээд тосгоноо аваад өгч байгаа шүү дээ. Тэгсэн чинь хүүхдийн зүгээр л гаймангаар хаалч малцснаа мөн зөнгө өгөхгүй нөгөө хүүхдэд нь ингээд та нар ингээд анзаараад Наруто юм шар уфцтай шүү дээ. Ийм томдсон шар уушаас энэ нэг нуглаа өмсөлсөн заа. Дараа жил томд. Тэгээ Shippuden ингээд 2 жил дараа болдог шүү дээ. Тэр нуглаагийн зүгээр доош талтай. Тэгээ харангууд басаа тэнцээс юу болсон гэв. Яа. Хинч амьдрал ганцаараа шүү. Аашаас чи ингээд яг үүндээ олоолаа л да гоё ингээд хамтаараа байдаг. Тэгтээ бас яг ч үдэ цагаад болоод нэг гоймонтой үлдгэд чи нагаараа шаадсан шүү гэдгээс Боруто харуулт юм болоо. Бид нэрээс тэр хэсэг рүү нормооргүй байл та.
Гэтэ Рүтөгийн орсон тэр реалити шоу байгаа штэ. Юуста дандаа бүгд залхтал нь асуусан баг тэр угаасаа амар ядаргаатай. Чи тэрийг ингээд чамд ингээд амьдрал чинь Нөлөөлсөн шүү дээ. нөлөөлсөн штэ яг хуу. Чи тийшээ ер нь яагаад орохоор зүйл яалаа фактай тэгэл орсон юм уу? Манай санал тавиал. Аха. Тэгэл нөө цомгонд айгуу дэвтэй сайн маркетинг болно л гэж бодсон. Yes, definitely. Тэгэхэд бол маань ингээ бас амар айцтай ч тэр чинь өмнө ямар ч тийм стандарт тийм болчихсон дандаа нэг гадаадд болдог Singles Inferno юу юм маань тийм үздэг байхгүй надад үзсэн гот ингээд скринжтэй стандарт хоолыг боддог байхгүй стад маань ч нэг тийм үздэг байх тийм гот ингээд надад Манчестер чимхий өстой шүү дээ. Тэгээд чинь тийм нэвтрүүлгэн дандаа юм бэкмэк тийм стандарт орж байгаа хгүй. Мань чинь тэнд зүгээр л юм стрит нэг хааж байгаа зүгээр л нэг юм гайш хааж байгаа. Тэгээд ингээд юу вэ би тэ торхаморхаа тэ энэ та нарын бэкмэк стандарт авсан дээрээ л үү дээ. Би төгтөө ясээс. Тэгээд нилээх ярилцсны үр дүнд бид нар ингээд дийлэндээ тохирохоор болоод тэгээд маань очиж байгаа хгүй. Тэгэл тэгэхээр тийм эсвэл айцтай байсан юм а тэгэл нэвтрүүлэн дуусаад байна ямар юм ахах нь мэдэхгүй байна. Манай бүр өөрөө ч үзэхгүй гэж бодож байсан. Тэгээ би бүр гэрийнхэндээ битгий үзээл коммент битгий уншаараа амар өөртөө тэрүүлэн ширнэ тэрэл. Тэгээ гараал дууссан чинь амар юу вэ? Яг үндэ гоё амьдралын найзуудтай болоод гоё дурсамж үлдээсэн тийм аим төгс влог болгоулдаж байгаа. Төгс yes. Сохтууд байгаа дараа үзэж үзээд тийм. Тэр хөрсөн хойно үзсэн ч гэсэн инээд эго өгсөн юм байсан тэр дээр ингээд би бүр маш цадарсан. Одоо өмнө хэдэн хоол дуу гаргаал инээ тэрэ гээл байжсан чинь өөрөө нэлээ нүүр хагарцсан гэж бодож байна. Жимхий ингээд шааддаг байсан баггүй. Тэгээдсэн чи тэрнээс хойшоо маань актороос би юу ч ичгээ байлаа шатдаг. Шатдаг байгаасаа ичгээ байлцоо. Эсвэл одоо би зүгээр юм өөрөөсөө нэг тийм ичгээ өөрөө үзээд байгаа байсан. Тэр ер нь ерөнхий хэд хоног болж өнгөрсөн сар бэ? болчихсон. Вау! 2-7-аас та хүртлээсэн. Тийм. Нилээ удсан биш те. Гэтэ бас анх Бекс яваа гэдэг Би явж ирсэн шүү дээ. Манай явж чуу би боловсон шүү. Би бүр ингээд бодгүй гэсэн маа ингээд энэ явах гэж шүү. Бэки бүр явах юм байна гэж тооцоолсон байсан. Бараа бэк таач байгаа шахаа байна. Чаам гэж. Би тэ арай тэр стандарт нэцгэрүүлсэн л та. Ямар ор гэсэн юм уу? Нас Тайландд үлдэн гэдэг ч үлдэхгүй гэсэн. Би зүгээр промошнд нь орох уу гэхээр нь очиод ороод тэгчлээсэн. Бүгд тэ ороод тийм. Та бүхэн маань. За. Ямаагүй. Ер нь энэ зүйлээс гарыг. Би ер нь жоо шаруулах гад ш ойроо өтер. Нөө бүлээ гэж үгээд ер нь жоо хэцүүж байна. Тэг чи гоё. Гэтэ гоё ясаа. Би тэр танай сизнес ер нь амар гоё бротой танилцаа. Ер нь орсноос нь хойш ер нь нэг ганц 2 3-тай айгүй гоё болсон тий. Амар гоё найзууд байж байгаа юм чи. Гоё бродерс байж байгаа. Амар гоё бродерс. Тий дандаа гоё залуучууд байсан мөлий. Бас тэр бас нэг хүмүүжил амар чухал гэдэг менежмент төрөд харсан ингээд олон хүмүүс дундаа байгаа хүмүүжлэр л яг ингээд. Тэгээд бүгдээр хүмүүжлээр хөөх хүүхдүүдээс өргөн залуучууд. Тэр нь надад амар таалагдсан. Манай бол бас ихлаачдад нэг юм яруулсан стахуудаа гэж бодсоох тийм хүмүүс байдаг шүү дээ. Яругнаал бид төсрэлээ яах гэж. Тэгээд тэмстэй байсан ядаргатай даа гэж бодсоох. Тэгээд гэсэн чиг бүгдээр амар хөөх юм. Арай нэлээд. За тэгээд эцэст сэтгэл санааны хувьд ер нь хэр байна те Артай юу скол тэр үед яаш. Нэм зурж байгаа юм байгаа юу дотор чинь ямар нэг жижиг асуудал яг юм ингээл бүгд гоё юмнуудаа яриад ингээ гоё байдаг. Тэгтээ зурж байгаа асуудал дотор чинь байгаа юу эсвэл нэг юм биелэгдээгүй даалгавар чамд үлдэж байгаа ер нь ойрын хугацаанд нэг биелэгдэх хэрэгтэй юм байгаа юу? Ер нь яаж сэтгэл санаа хэр байна? Ер нь нэг Yo bro you good гэж асууждаг нэг хүн байх нь зүгээр шүү дээ. Тийм ер нь brothers гэдэг чинь бас тийм л юм байгаа шүү дээ. Тэр амар асуулттай ингээд хаяа зөөрлөг зүгээр бид нар ингээд пи угаал ингээд гоё хөгжилтэй юмнууд яриад маазрал өнгөрч болно. Гэхдээ нэг bro checklist бас заримдаа явсан дээр bro you good гэх тэрэн дээр яаж ийн ер нь завгүй ойрын хугацаанд 100 байна уу яаж ийн даваа бүр тоорлоо нормооргүй юм тийм нууц юмнууд нэг даваа. Тэгтээ яг
Тэгэл стресстэй л бас тэгэл яг стресстэй л тэгэл хаяа нэг тэрүүл тэрчээл нэг ширээгээ тав зогсож байгаа л. Тэгээд ширээгээ тав зогсож байгаа л тэгэл за хипхоп. Чи тэгвэл шүү дээ те. Одоо ингээд ямар ч бүр ингээд хүн заримдаа ингээд алрын уналтанд ордон шүү дээ. Бүр стресстэй бүх юм тулаад маргаашийн үүрний хийгдээ ч юм уу. За бүх навшийн асуудлууд тулгарсан байж болно зарим. Чи тэр үед яаж өөрийгөө тайвшруулдیں۔ Ер нь ингээд чи өөрийнхөө ингээд нэг юм дотор байгаа тэр буглаасаа ер нь яаж гадагшлуулдаг. Жишээ нь хүмүүс ярьдаг штэ ингээд ууланд гардаг, би ингээд гэдэг те. Би нэг хаяа нэг орилчоор болчт юм уу. Чи ер нь яавал бол те. Шоучл гоё л та. Тэ шоучл бас тайлгддаг те ер нь. Мэдгүй. Тэгэл Тайлдаг юм байгаа юу? Гэхдээ бол мань зүгээр дуулаа шаачдаг шууд. Шууд дуулна те. Тэрэлэр шууд шаашаа гээл. Нутгийн хонор гэд. Минь юм ши. Тэгэл яхаа. Найзуудтайгаа ярилцаал. Найзуудтайгаа яачаар гойлцт юм. Тэгэл ер нь хэлэхэд бүгд ингээд уулзаад ингээд байгаа ч гэсэндээ homie check сайн хийж байгаарэ. Найз чаа хамгийн гоё аз жаргалтай байгаа найз чинь дотроо өхмөр санагдчих магадгүй нэр гэсэн. Энэ бол үнэ. Хэдүүлээ биенийхээ сэтгэл зүг бас нэг талаараа гимтэхгүй маа хэд ядаж тэ биста нэг гай болохгүй ингээд яаж ингэ асуучдаг байгаараа би тэр амар чухал шүү яа тэ. Тэгэл зөндөө тэгэл уужтай хүмүүс хоорондоо наргаа байгаль удраа сонлоо байгаа. Тэрэн дээр ч ямар ч юм релиз хийхдэггүй шүү дээ. Hi яг bro you good гэдэг. Дажгүй юу те. Араа те сүүдэс сайт бодцоо шааж авах үү те. Тэгж асуудаг зөв. Тэ. Арай жоохон тарчиг шаахгүй өстэй бро гэдгийг асуужсэн дээр. Сүүл ингэдэж штэ нүүн ингээл нэг найз нь ингээл жоохон мяарангут бойл писта тэ сууг мог өдөргээл шоолохоос илүү заримдаа бас нэг тийм юмудаа хийчихэж байгаарай гэж хүсэж байна. Яа. Тэр одоо тэр ментал shit одоо сэтгэл зүй юм одоо сэтгэл зүй гэдэг юм дээр нэгнээ бас амар ингэж дэмжиж урамшуулж тэрийг айгу ойлголцож амьдрах хэрэгтэй юм удаа л гэж бодсон. Тэгэхээр манайс ч бас галзуу нийгэм гэж бас хэлэхээр авах ингээл гоё л доо Монгол бас тэ. Тэгээд бид нар бас амар экстра галзуу нийгэмд амьдарч байгаа тэ амар экстрим шит чааж байгаа. Тэгээд энэ дээр бас жоохон ингээд slow down агаад нэгэндээ ингээд анхаарлаа хандуулаад өшөө зөвөөрөө яаж нээж ингээл тэр бол амар аим нандин юм л гэдэг юм байл. Найз гэдэг бол ерөөсөө найз заавал тэ нэг 10 20 жил найзсан ч юм уу тэ заавал амар цусаараа тангаргасан тийм нэг байх тийм хүн байх. Боовныхоо үзүүрийг заавал хэлүүлсэн ч байх хэрэггүй. Зүгээр хамт байж байгаа чамтай гоё vibe нийлж байгаа тэр хүн чинь тэгэл гоё шүү тэгэл. Тэ. Нэгнээ хайрлцгаая. Нэгнийхээ сэтгэл зүг анзаарцгаая. За тэгээд сүүлийн бүлэгт цомог маань гарах гэж байна маа найзын. Тэрийг ер нь бол намар 102-ын зааг дээр гэж тооцолж байгаа юм байна маа найз. Эндээ хайртай байцгаая. Тэгээд өнөөдрийн цайл подкастыг зочоо ноён рөтөө оролцлоо. Та бүхэнд хайртай шүү. Баярлалаа. За расаа өнгөрүүлцээрээ. За подкаст тавтаа. Энэ дугаарлаа та бүхэн göмнөөгөө хийгээрэй. Тий. Дансны дугаар муу. Одоо жоохон мөнгө байна уу? Мөнгө байвал өгөөч. Хэрэв та пив зарж байгаа л энэ рекламны орон. Рекламны орон. Энэ пивний лого гаргахыг хүсч байвал бидэнтэй холбогдорой гэшээс. Йоо.